Манай хоёргүй бас тэгс явсан. Хайнаа нь 2 удаа л явсан байхгүй. Аава бид нар яагаад хятад яваад идэв гэж байна. Тэр үед яг би нэг наваа нэг хятад ирлээс хятад ирлээс гэхээр тэр нь хариу бичих хэцүү хариу бичих байхаар давраад байгаа ч юм санагдаад яг нэг бодоод байж байгаа тэгээд тасгээд ирж байгаа. Аа бартер ирсэн юм аа. Боломж нь инээлгэлтэй шүү дээ. Гоё үстэй л гоё доо гэж байна. Наа явуулчихдаг. Ингэж орж яхаар наа явуулчихдаг. Бити хүн тамлаад байв. Сайн байцгаана үзэгчтэй. За Candy Talk Show маань өнөөдөр дугаар 5 хүнд хүрч байна. За өнөөдрийн зочин бол Fantastic Production жүжигчин Одвэр. За Voice of Mongolia-гийн хөтлөгч гэж хэлэх үү яах вэ? Энэ хизээ гарах яа. Жүжигчин хөтлөгч гэхээр илүү зүг нөө. Яах юм зүгээр хэлмээр ээ нөө. Яах юм чи зүгээр хөөхөн од гэвэл. Шинэ жилийн хөтөлбөрөнд нь бас хаа юм бэ? Хизээ гарах юм асуух байхгүй. Шинэ жилийн За ингээд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Яг саяхан 2026 оноо өгтөө авсан байгаа. Гацноо. Шинэ оны мэндээ. Тэгвэл Voice хөтлөгч мэтлэгч хэрэггүй. Ажил дууссан байгаа юм байна. Нэг сарын нэг нь юу 11 сарын сүүлдэр. Баяр хүргэе шинэ оны мэндээ. Үзэгчтэй шинэ оны шинэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ сар. Шинэ сар шинэ бий ёо. Шинэ од. За найздаа шинэ оны баярын мэнд хүргэе. 2025 он гайхалтай байсан уу? Хөө юм солиотой байлаа. Юуг нь асуух вэ те? Үнэхээр гайхалтай байсан. Баярлаа. 25 он бол өстой солиорлаа. Айгу олон юм үзлээ. Айгу олон шинэ юм сорж үзлээ. Тэгэл дэлхийн 2 ч том гоё шоунд оролцлоо. Харин тэглээ. Одтой бүжиглээ. Одтой бүжиглээд оролцлоо. Нэг онд доо шүү дээ тий. Тийм шүү дээ. Хүүх бүжиг нь дуутаа ингээ хамт орсон байт юм болов. Байхгүй шүү дээ. Энэ бол ах. Бүрөөс ингээ завсаргүй нүдсэн ерөөсө он гараал ерөөсө. Монгол хүчтэд орсон гэсэн тий. Стресс гараад. Тэрийг ярьж болохгүй. Тэр тэрийг ярьж болохгүй. 2025 он гараал нэг гэр бүлэрээ нэг амарж ирээл. Тэгэл ерөөсө шоу гэл хагас жил хүртэл ивчиж байгаа юм шиг. Тэгэл хагас жил бүтэн оттой бүжиглээ яваал зуны амралт амраал тэгэл Voice гээл дахиад бүтэн дамжиж байгаа юм шиг. Тэгээ одоос дуусаагүй л. Ер нь бол 2025 он бол айгуу тийм телевизлэг шилбэд. Тийм шоулдаг тийм юм реалити тийм жилэл. Айлын хаймарт. Тийм ерөөсөө нөгөө. Тийм. Айлын хаймарт өнгөрсөн биз дээ юм. Тэр ч ихтэй тий. Уугнах таксан шүү дээ. Айгуу олон гоо ингээд телевизээр ингээд чамааг үзсэн ч үзээгүй ч те Voice-ыг үзсэн ч үзээгүй ч ингээд айлын хаймарт ингээд дуурайд идэг гэнэ би. Ингээд тавьчих өрчтэй юм шүү дээ. Voice-ыг ингээд ингээд тавьчихдээ юм. Тэгэл бүтэнсээ өдөр болгон би ингээд телевизийн ард нь юм ярьж идэм юм. Тий, нэлээд хідэн 7 хоногийн өмнө ингээд бүжиглжсэн тий. Ингээд ингэж игжсэн. Саваас энэ одоо хүүхд яа. Энэ юу хүүхд бүжиглээсэн хүүхд биш үү гэдэг нь танихгүй хүмүүс нь тий. Энэ одоо оролцогч юм болов хөтлөгч юм. Тэгээ тэд дугаартай тэдгээд байжсэн. Над саналаа өгөөрэй гэдсэн. Одоо тэгээ ягаад саналаа өгөөрэй гэхгүй байгаа юм бол. Тэгээ байжсэн гэвэн бүлгөө гарч дууж маа. Юу болов? Ерөөсө 25 он бол 25 оны бүтэнсэн болгонд л ерөөсөө айл гэрээ хаймарт гоё байлаа бас тэгээ сайхан байлаа. Үнэхээр сайхан жил байлаа. Одоо тэгээ залгаад энэ жилийн авилсан монголчууд ороочтой. Өөрөө орчихгүй нэ. Орохгүй шүүч шүү. Бүр тэгээ янз бүрээр нь нэгэн шүүдг юм байлаа шүү. Орцоод хөтлөө шүү. Тэрийг дуусгаад миний нэс шууд нөгөө юу яг түн шиг рүү ороод физикал ааш. Тэрээс ингээд телевизийн шоугаараа занималт. Тэгэл телевиз ямар ч суган дээр гарсан би байж идэг те тийм үү. Бичлэгтэйсэн ч ингээд. Өвчтэй. Яадаг ч үү. Тэр телевизийн салбарт те. Үнэхээр бас тийм шоулдаг жил байлаа нэр. Нилийн хэдэн жилийн дараа хан болон жүжигчин байсан ингээд яриа. Бүр болцсон те. Жүжигчний бүр ямар ч кинонд тоглоо байсан. Тэгээд өнөөдрийн реалити маань бас нэг өөрийн хоёр реалити фантастик юм алдчихсан юм. Реалити шоу. Хоёр реалититэй болсон те. Тэгээд за өнөөдрийн зочноор манай хоёр хоёр ахнасаа жүжиглэжсэн. Зөрөөд оруулсан те. Киноныхын юмар мартагаар сууж байгаа юм. Ингээд манай телевизийн бас хоёр телевизтэй болсон те. Шинэ телевиз маань нээлттэй нэлээ. Бас тийм. Энэ бол Jim Carrey биш. Энэ Od Carrey. Сайхан. Амны бэлэг сайхан л юм яар. Шинэ оны эхлэл дээр одоо нөгөө кинонд тоглоод яаж маяг гэхээр эвлэхгүй байх үү те. Заавал юм хараад яана. Камера шаардлага тавиад та фикс надад ингэж үг. Тэгэхээр би өглөө тэдэн цагт нүрээ бодуулаад тэгээд олон яг жүжигчтэй хайрт минь
Уулзцай. Киноны бүх энэ хэсгийг нэг өдөр аавна. Өглөөнөөс шөнө болтол. Нэг цаг болтол Та гэдэг. саналаа өгөөрэй гэдэг. 15 63 63 Биш гэх. камерах энэ сцен дээр шүүгчд байхгүй. Юу шүүгч гэсэн. Гэхдээ ямар болдмол ер нь ямар хуу яв гэдэг тэрийн шууд дүгнээ дөрөв шүүгч байхгүй. Садороод байгаарай. Тэгээд нөгөө дүр нь орж ирэхтэй одоо үүд тоочг мочг дараагийн ангимаг гэл хийгдүүлтэй нөгөө хуцтайгаа бүжиглсэн поз моз аваад те Гарч марахтаа нэг тийм бүжиглэг. Гэхдээ бүжиглэг бол гарахгүй юм билээ. Би бол бүжигээс бол жоохон трама авсан. Үнэ. Трама жоохон бүр ингэж бүжиглэхээс ингэж хальшираад идэг болчихсон юм билээ. яг хоёрт орсон сууч нэрээ. Хоёр дорсон юм гээд. Яг хүмүүс нэг дорох байсан гэдэг. Ингээд яг шоу дуусаад ингээд бүжиг харахаар ингээд хальшираад ингээд тэгээд болчтой. Тийм болчтой юм л шүү дээ. Яг дараа нь ингээ шоугаа зэрэг амар амархан санагдаад яг үндэ хийж тийм амар амархан байна. Хизээч тийм. Ястаа өөдгөө амтдаг. Би тэгсэн сая нэг он гарахын өмнө нөгөө ингээд бас нэг voice нөгөө бичлэгүүдийг бичээд тэгээд бас ингээд жоох удахгүй юу тэгэл ингээд жоох ядраа ингээд сууж агаад нөгөө HT Монголынхны захирлууд ингээд хажуугаа өгөхгүй гэх юм би тэгсэн. Түрүүж шаал тийм уучийн авсан гэдэг. Анхны дуудлагаа бол шоунд орсон байна уу? Одоо монголчдээс холбогдож гиснээс биш бүтэн жил ойрын студиэр амьдэрсэн байгаа ч. Нэг өрөө гаргацсан байна гэсэн. Одоо ингээд бүр ойрын ухаар баг нүдэн анаа явах ч баг болох юм гээд гэрээсээ гараад баг ингээд айгүй хурд явчихад байгаа юм чи. Одоо нэг хөдөлгөөн ихлээс хойш шинэ жилээр хүмүүс ч ингээ одоо цогтой болоод жишээлбэл хөдөлгөөн хийж байгаа нэгэд уран бүтээлчний ирэхгүй болоо шууд дуулж ингэж байгаа байхгүй. Одоо шууд бүжиглж ингэсэн. Өөр нь бүжиг сая 12 сар бүжиглсэн юм уу? Гэхдээ бүжиглэг зүгээр бүжиглэг санал амар их ирсэн. Тоглоомгүй нэр ирсэн. Тийм үү? Тэгээ за ингээд та нар ингээд бөөндөө ингээд хамтаа бүжиглүүл яах вэ? Тэ үгүй бол бэти заяа та хоёр бүжиглүүл яах вэ? Номер тэр бүжигээ бүжиглээ. чи ингээд хөтлөж байгаад ингээд голоор нь ингээд байж гэнт гэрэл унтраа чи ингээд хааж бүжиглүүл яах вэ маах вэ гэл ингээд яах юм бэ хөө яг үнцэн ажиллаа хийё юм тий яг үнцэн юм аа харин гоё инги одоо харин инги гээл нөгөө Гэхдээ бүжиглээд олон газар явбал зүгээр юм шүү. гүй ядардаг байхгүй юу Гаргалж байна. Испан бох юм юу бортер авц ардын бүжгийн бортер авц цэнгэдийн бортер авц 2-3 бортер та хэд хэдэн газар хаагаад яг альны нэг бортлоор нэг баг нэг хөтөлгөө байгаа шүү дээ тийм биз дээ олон бортер Тэгж гин үү? тэгээ нөгөө томчууч гэсэн хакилч артлын юмс хоцрох гээд байна Намайг яг 7:30-д бүжиг нээн гэсэн яасан. Тэгэхдээ нөгөө энэ жил нөгөө айгүй олон шинэ жилүүд нөгөө voice-оор хийгээл отто бүжиглэгээр хийгээл үндсэн нөгөө юм концертууд хийгээр хийж байгаа болчоос айгүй их начаалтай байсан. Тэгсэн. Яг тэгдэм бил яг тухайн жил болсон шоугаараа үнэхээр л бүжиглэн гэж буудаг юм хэлээ тий. Үнэхээр ингээд Ингээ жоохон ингээ айгаад идэг байхгүй. Айгаад ийж за яахан зүгээр ажиллаж чи. Тэрний оронд ингээ гой бүжигчдийг харин ингээд газ найруулж байгаа тэргээ орно. би бол зүгээр таныг тэрөө би шоунд орсон бол бүжиглүүлийг бол тэдгээл яг очиод ичгүй поз аваа. Эйгүү. Биш одтой бүжиглээ чинь яасан штэ санал ирсэн штэ. Бид нэр эрэхт нь бөөндөө ярилцаад бас ингээд за орох уу энэ хугацаанд гарна гэн ингийн тэгнэ гэж бас бөө юм бас байхгүй. Тэр би тэгэл ингээл оруулах бас орж болохоор байгаа байхгүй. Орсон бол санал ирнэ шүү. Би гэхдээ яг нэг тэхий дундуур нэг чин санаа хасагддаг штэ тий. Яг тэрний ар дээрээс би яг хасагдах байх гэж би дотроо давхар тооцоолоод яваад. Хамгийн их насаг. Үгүй. Чин санаа дундуур нь буцаж орж ирээд бөө юм болсон. хамгийн ихэнд ч одно гэж хэсгэсэн. Тийш. Тэгээд дараа нь ч юу удаа ер нь нэг бас удаагүй. Чи юу амар өөргөө чи одног чи уурт уу? Чи бодод цэцээ чи 3 дугаар байранд орж байгаа шүү. Цэцээ бүр амар финал шалгараа гараад ирдээ. Цэцээ өөрөөс бүжээ бэлтгэв заяа. Ингээ хараа суугаад энэ заяа бүр ааа. Тийм босоо бүжиглээ наа чи бүр ёо. Гэхдээ яг нэг отто бүжиглийг одоо хоёлоо ингээл ярих гэдэг шүү дээ тий. Отто бүжиглигийн яг үндсэн тэмцээн бол бүжигчтэй л тэмцээн. Бид нар бол үнэхээр яг үндэ хавчур байгаа. Бид чи яг үндэ ингээ ерөнхий панчаа шүү бас. Яг үндээс ингээд бүжигчэд чи ингээ наана хэл гарахгүй ч гэсэн ингээ цаана ингээ бүжигчэд чи ингээ хоорондоо бүжгээ гаргана хуцаа яг нөгөө бидний шиг цаг гаргаж идэг байхгүй. За ч окей чи бол амар чи түүл ингээ тгийгээл ингээ цаагаар нөгөө өөр бүжигчтэй бүжгээ гаргаад тий. Ингээл тэгээ тэг би чи хаачаал. Болж Хамгийн байна. харж байхдаа ядраад. Наад хөдлөж ирэхгүй юм шүү. Наа ч нөө энийг би хийхгүй байна. Яг
Тэгээ хамгийн амар нөгөө бүжигчэнтэйгээ хийгээд за энэ бүжиг бүжиглэх юм шиг ингээл үзүүлэх нь амар гоё. Би бас аяа утаа. Юм худлаа том юм байдаг юм хүн юм гаргацсан багт тэрийг нөгөө амархан болгох гээд. Ерөнхий харахад бол энэ хэрэггүй. Ингээ хийчихвэл арай гоё юм биш үү? Тэгвэл өөрөө хүмүүс сонирхноо. Зохиомжийн санаанд нь та хэд ордог юм Орно шүү шүү дээ. Харин дээ. та Зохиомжийн чиг санаа ч юм. Ганцхан гаргын орж Гэхдээ гаргалгаа нь тэр юм чинь хүмүүс хөдөлгөөнд бол оролцох ямар ч боломж танаа партнер чинь зохиолыг бол гаргахад бас хэцүү шүү дээ. Тэрэн дээр бол бид нар оролцож байгаа. Тэгэл оролцсон шүү. Зохиолыг авлаа бол харин тэд нар чинь балбаа чинь Тийм, тийм тийм. чимэглээд одоо Имэр байна иймэрхүү зохиолтын гоо тэд нар чижиг урлааж ихэс. Тэгээд ихэд ингэн эхний хэдийн шатан дээр чинь энэ хөдөлгөөн бол хэцүү нэг яах юм бэ? Ингээ хичээл дахиад цагаал айгуу гоё яваа. Ингээ шат дахиг тусам квартер файнал майнлоо явах тусам. Үгүй энэ хөдөлгөөж хий штэ. Одоо энийг чинь багш юмснэр харна. Яг энийг одоо давтж байгаараа хоёул нөгөө тал гаргаж ирээ. Тэгээд мал дээр нөгөөдг нь давтаал. Гэхдээ бас нөгөө талаараа бас жоохон цэцээ ах чи одоо ер нь бол бас жоохон entertainment хүн шүү дээ тий. Ер нь бас айгүй гой сошиал дээр итгэвтэй ер нь тийм. Бас тийм байхад бас жоохон яваад ирж болно шүү дээ. Олон нийтийн дэмжлэгтэй гэж болно. Тэгэж санчаар шилдэг дүрдүүлсэн гэж бодлоо. Санчаар шилээ. Санчир үлээ. Сагч. Оо тийм шүү дээ арай. Тийм. Оо тэр болиудын залуу малуу чинь бүр сүйдээ. Йоо тэр чи бүр бүжигч. Сүйдээ баг Тэр чинь бол стандарт өөр бүжгийн баг жижигч болцсон Тэр чинь бол стандарт нэ. Бид нар чи хоорондоо чи одоо бүжиглж байгаа. стандарт латин тустаа гэж бид нар хоорондоо нэрээ өгчөж байгаа. Чи бүр хараад хэзээс бөмбөг зохихооргүй тийм бүжигчин царай болчихсон. Тэгээд ингэдэг юм билээ хүмүүс чинь. Би өсө тэрэндээ амар муу гэлээ. Санжир мачиж ахын бүкс бараг хөдлөхгүй шүү хийнэ. Чамаач үуж. Сүүлдээ бүр самба дээр зүр бүксэн зүр яаж л ямар өндөр хүн бүксэн те. Тэгээ хүмүүс яг тэр нэг манай бүжиг болоогүй. Бүгд нэг манайх шүү болдгоо гэд. Би чи яг тэнийг юм болох. Манайх хаалсан. Би ч нэг тэнийг болох. Амар. Тэгээ гахар миний амар нэг амар биш. Алахгүй гэсэн амар. Та худлаа ирсэн байна гэдэг бид өөдгөө хамтдаг. Би ч нөгөө саксон болохоор тэгэл амар. Заа юм нэрс алж байгаа шүү дээ. Хонж бэлдэж ин гэдэг бас тий. Хонох бол юм. Хүмүүс хонс би бас арай хоноогүй бас арай бас. Өдрийн 12 цаг бэлтгэл бол хийсэн мэт. Гүй бас тэгэл ярина. Тэр чинь бас тэгэл за одоо гайгүй юм биш үү дээ гэж бас ганц хоёр нь бол бас гайгүй. Ганц хоёр нэг бас 3 цаг магт гарсан бүжиг байна. Нэг өдөр очиж уулзсан. Окей за уулзъя гэж тэгсэн үе байна. Бүр маргааш ингээд өглөө үзүүлэх гээд байхад оройны 3 цагт гараагүй гэдэг. Тэн хагсан дутуу гэдэг. Тийм бүжиг байна. Бүр хагас финал дээр зөө бас хагас финал дээр. Тэгэл 3 4 бүжиг тий. Гэтэ ингээд бүр ингээд бүр ингээд малраад бүр ингээд. Гэтэ тэр нэг ингээд бүр ойлгохгүй. За ингээд бүр бичлэг ингээд яг ингээд эхлэх гээд бүжиг үзүүлэхийн өмнө ингээд ойлгоогүй. Ингээд бүтэн 2-8 тот байсан надаа. Дахин суухгүй юм шиг. Ойлгохгүй. Тэгээд тэгж жагаад яг гарах юм. Энэ үе чинь заяа муу бариад гэж гараад газ бүжиглчих гэдэг. Олцсон дээрээс бүжигдээ. Тэгээд тэр бүжиг цүм авч юм аа. Тийм ээ. Янз юм тий. Яг ингээд нөгөө хагас финал төгөөд ирэнгуут ингээд олон урдамжин бол нэг л бүжиг тий. Тэгвэл 3 бүжиг бүжиглдэг үеэр сүүлдээ нэг 3 дахь бүжигийн төгсгөлийн юу ч байхгүй. Яг үлээ. Бараг румбо тэр чачаан орж ирээд. Үгүй Чачаан дээр мэдээлэл. Юу ч орж бухын бүжиг орж ирээд. Тэгээ шууд ерөөсөг нөгөө юм жоохон давтсан байгаа нөгөө булчингийн мэдээлэлээр л бүжиглж байгаа. Яг үнэ яг. Булчингийн мэдээлэлээр бүжиглж. Тэгээ нөгөө бүжигч чинь бас амар юм бэл. Зүр наана ингэж байгаа мөртлөө яг тайснаар гэлж аваа гардаг тий. Эргөөж од модог бол бити бол хит авж л явж байгаа харагдчих лээ бас тий. За яг нөгөө хамгийн дуртай юм бас чи нөгөө. Би ингээд бэлтгэхгүй байх юм шиг ингээд байж хагаад нөгөө зэрэгэл мэрэгэл хараад шүүгч хүмүүн харахаараа би чи нөгөө. Гэж алддаг гинэ. Тэгээ ингээд бэлтгэл дээр энэ яана энэ бүтгэхгүй гэж боддог гинэ. Тэгэл хагасааны нөгөө бүтэнсэн дээр бэлжээд хагасааны ингээд нөгөө тайзан дээр үзсэн тийш. Яана гэж боддог гинэ. Бүр сүулт хэлж байгаа шүү дээ. Тэгэд бүтэнсэнд гарахаар нөгөө тэнэгчийн үе шүү дээ. Зэрэглээ хараад гэрэл мэл хөгжим хараад ингэчгээрээ би чи дэгдэг гинэ. Ингээд ирдэг. Тэгээд бичлэгээ хараад нөгөө ингээд маргааш үсчих. Ой, энэ сайн. Тэгээд нөгөө чи алан шүү дээ. Эдний бас орсон сессных нэг гоё юм зэрэгтэй нөгөө амьд зэрэгтэй. Хүмүүс орж мөрдөө гэрийн мэрийн ирсэн те. Ахнар махнар ирсэн фантастик ирсэн. Мод. Тэр чи хүмүүс аасан гэл нэмэлт орж ирж юм. Тэгдэм билээ. Маргааш нөгөө ковид болохоор дэмжээрээ зурагтай Бид нар чи нөгөө ингэ бас нэг жүжигчин болоход тэгдэм билээ. Нөгөө юм сэтгэл хөдлөлттэй
Яг ингээд нөгөө хагсаан масанд яг ингээд тайзан дээр бэлдэж явах дээр нөгөө баримжаа авч идэг. За энд юм байна да. За энд юм байна да. За энд камер байгаа юм байна. Ингээд юмөө төлөвлөж хоорондыг нөгөө заяа энэ нөгөө бэлдэхгүй байх, сэтгэлээсээ хийхгүй байх гэж хадмиж болох ингээд нөөж жоод яг л нөгөө мотор гэхээр авдаг шиг тий. Яг нөгөө ингээд анхны мэдрэмжээ цоглуулж байгаад бүжгэлдэг юм лээ. Наа нь уншлаг яваад шүү. Тий ингээд уншлаг тий. Тэгээ нөгөө явж байгаа дээ колоб цохоход бол колоб цохоход нөгөө анхны мэдрэмжээрээ оруулаа айгу бид нар амар байдаг ш. Яг тэр шиг одоо төвшин заяа тий танго гэлтэхэд яг танго сүнсэд удаж байгаа л хусчхаар яг тэндээ хувсаад байгаа. Тэгээ тэрэнд айгу дуртай. За тэгэхэд найддаг гэсэн. Тэгээ тэрийг ингээ олцоо энэ бүтэнсэндээ зэрэглээ харчаараа энэ сайн юм байна гэж тэгээ хагсааны орой мөрөө найддаг гэсэн. За маргааш нөгөө юм нь ороод ирсэн. Гоё одоо нэг гоё юм болохоор нөгөө цаг хугацаагаар аялсан тийм бүжгийн үзэлбэр үзүүлсэн чинь ирээдүйд цаг авсан заяа. Тэгээд танго бүжиг авсан багцсан чи би бас яг ирээдүйд цаг танго бүжиг яг нэг аян дээр бүжсэн. Тэгэд би хараад хөөх бас ийм тохиолдол бас бэдэг байна. Тэгээ 2 дугаар. Яагаад чи өөртөө энергиээр татсан уул төрүүлгүй чи дуудаад байсан юм аа. Үгүй зураач яа. Эхний шат явхад төрүүлсэн гэдсэн би бүч бүр тэрэнд бат итгэцсэн. Тэгээд чи өөрөө яг төрүүлсэн юм шиг жим дээр таарахаар төрүүлсэн юм шиг юм яриад. Би гэр бүл хамаатасаа бүгд нийлсэн байсан чи 2 дороод наа чи шоу, наа чи ард ингэдэг тэгдэг, наа чи нэг бүх дугаараа нэг дор бичдэг, наа чи ингэдэг, наа чи шоу. Дээрэс нь одоо төрүүлсэн. Ургаан тэгдэг байсан. Дада гэж асуух болгон дандаа презентац бэлдсэн юм шиг наам яадаг байсан. Мангар эвгүй болсон. 2 дорчлоос гэж. Яа чи гүүэлгүүдээс 2 дорсон гэдэг. Тэгвэл телевиз нь өөрсдөө хуралдаад яасан баг гэдэг. Тэвчээхэн одоо нэг үнэхээр үзэгчдийн санал ирсэн баг гэдгсэн би. Юу байсан гэсэн. За тэрийг бас ярьж болохгүй байх. Ярьж болох мэдэхгүй. Юу ч гэсэн л нөгөө тэг мэдэхгүй. Нөгөө шоунд ороод амжилттай яваад ямар нэгэн байдлаар айгу олон рекорд эвдэлсэн. Тэгээ тэр нь айгу ийм сэтгэл ханамжтай гэдэг юм уу? Одоо нөгөө ингээл ганц удаа улаан шугам дээр зогсож үзээгүй те 2 бүжигэнд 60 оноо авсан ганц хүн гээл 3 бүжигдээд 90 оноо авсан ганц хүн гээл те ерөөсө улаан шугам дээр зогсож ийм нэг юм хэцүү байдалд орж үзээгүй хасагдаагүй ганц оролцож байгаа юм. Тэгэхээр ч бас ингээ айгүй олон яг адилхан шүү. Ингээс бүх нийт бүжгийн нийлбэр онооны дүн айгүй өндөр хамгийн ингээ айгүй олон ийм нэг юм юмнуудыг тэгээ тэрүүгээр ингээ нөгөө өөрийнхөө эгоогоо дижиж чам юм бит. Одоо би яг season 3-ыг ойлгочлаа. Ерөөсө хасагдахгүй хамгийн өндөр оноо авж байгаа улаан шугам дээр очихгүй 2 дугаар. Гэхдээ мэдээж энерги маань төрүүлээд айгүй мэдээж одоо үзэгчдийн санал учраас тэр бол ингээ үзэгчдийн санал гэдэг зүйл үний юм байна гэдгийг л айгүй гоё сайхан батлаад. Тэгээ бас нэг хамгийн гоё юм надад нөгөө нэг яг вэ тэгэл 60 чаган цогцолтоход нэг нь төрүүлдэг нэг нь тий. Тэрийг болоод нэг тийм хожигдтал энэ тэр ихээс илүү айгүй их юм авдаг тэр шоунс. Тэгээ бас нэг гоё юм нь төрүүлсэн хүн нь сайвал сайн юм гэдэг нь бид нэрийн бас тэр шоунд 2 дугаар байр хүртэл ороод хичээгээ тэр яг үүсчихсэн байгаа шүү дээ. Тийм бид тэр одоо 1-р байранд орж байгаа хүнтэй хамт тэр юмыг бүтээж байгаа нь айгүй гоё яваад байгаа. Тийм бол одоо нөгөө тэр шоунд одоо жилийн өмнө орсон гэхэд одоо тэрний нөгөө ингээ үр нөлөө одоо хүртэл надад явж байгаа байхгүй. Тийм бол шоу дуусаад Монгол ичдийнхэнтэй хамтын ажиллагаанд ороод тий ингээд бас би нэг юм мэдэлцэж байгаа ш. За шоуны телевизээр гарвал нэг хүн ийм их харагддаг юм байна, ингэж харагддаг юм байна. Тэгвэл энэ хүнээр хөтлүүлүүл яах уу гэл ингээл ажил яваад voice яваад одоо хүртэл ингээл үргэлжилж байгаа ажил л явж байгаа байхгүй. Бидний хувьд бол хүмүүс биш л одоо нөгөө заавал нөгөө төрүүлээд ингээд эгоогоо тижээдэг үе бол бас өнгөрчөөд байгаа тийм. Тэгээ ерөнхийдөө болоо. Тэгээ ер нь энэ бол байгаа л тэр байхгүй дээ чи бит хоёрын байгаа л тэр нэг чи бит хоёр тийм хэмжээний сугал байгаа. За ичдийн Монголынхоо энэ жил тэр шоугоо хийх юм бол би яг энэ хоёрын яг тэр нэг ч ягаагүй нэг улаан шугам санал энэгээр нь явна шүү. Ирээдүйгүй гэж тэрийг. Тэгээд би 2 дорж болж. Тэгвэл бас хүмүүс цогтой ер нь яаж бүжгэлдэм бол гэх хүмүүс амар үзэн шүү. Үзэлтийн рекорд нэг. Тэгээд хоёроос л асууя тий. Тэгээд төрүүлнэ гэж угаасаа байхгүй л тий. Төрүүлвэл тэр шоуны нэр хүн дуунах хаа. Энэ топитой шоу. Эслэгүүн төрүүлс хин төрүүлс цогтой төрүүлс наач. Дөрөв дээр нь орхон олдохгүй л. Цоогд төрүүлсэн шоу гэдэг. Би чи румба чача саалса гэдгийг үгээр нь ингэж хуваарлж тусна ягд салгаж чадахгүй шүү. Тэгэхэд одоо хөдөлгөөнөөр аль нь рум байна бэ? Тэстан наач нь аль нь румбаг аль нь чача гэдэг. Яхаар наач нь чача болд ингэж хэлсэн тэгээд бүгд л ингэж шүү. Гэтэ одоо ингэж юм л шууд одоо чими бол айгу юу мүү заяа. Одоо би бол мэдчихээн зүгээр чи бүжгэлдэг би чамд мэдчихээн. Одоо царай нь бол үнэхээр одоо энэ хүнтэй би одоо ингэж за 13 наснасаа хойш хамт байж бүжиглэх нь харсан юм бохгүй. 13 наснаас хойш.
Одоо нэг юм 12 жил бас. 22 жил би энэ хүнтэй хамт байгаа байхгүй бүжиглэхийг харж. Тэгэхээр би одоо энэ мэдээд байна. Мэдээд байна. Тэр нөгөө суурь нь буруу суугдсан. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар засагдахгүй байхгүй. Би бас суурь нь өөрөө айгүй бас нэг сонин тавигдчихээд тэрийг засах гэж бас ядсан байхгүй. Ямар суурьгүй юм чи айгүй сайн юм бэ. Тэрний тод жишээ чинь нөгөө даваа жаргал байхгүй. Нэг ч удаа энэ виск хөдөлгөөн ч юм уу ямар нэгэн нөгөө шоуны одоо бид нэг элементарны хөдөлгөөн хийж үзээгүй юм чи бүгдийг шинээрээ суучаар окей суучт юм байна. Тэгээ нэг юм тавьчихаа чи бид нар чи нөгөө суурь буруу, шинийх бүр буруугийн буруу. Би нөгөө 10 жилийн рэп бүжиг тоглож байгаа. Ямар бүжиг заасан. Тэгэхээр нөгөө суурь чи юм нэг юм байгаад байгаа. Тэгэхээр буруу. Миний чи нөгөө клап суурьтай. Бүр буруу. Бүр буруу, бас буруу. Нөгөө саалаа дээр чиний энэ таац чинь салахын хувьд бол салцсан байна. Гэхдээ буруу салсан байна. Буруу доторгоо салцсан байна. Баар салтаа байна гэдэг. Би ч бас цоогтой яг 12 жил ингээ яг тайзан дээр ханд бүжиглээл тэ эхлэлт төсгөл яг миний ард шүү дээ. Би жоохон эвгүй гişүүлнаа ч хөлн хуугарна. Эвгүй шүү дээ. Энэ бас миний 22 жил ер нь миний ард бүжиглэж байгаа байна. Би нэгээс баримжаа мэдээд байгаа. Дими яах юм. Гэтэ чи яг шилдэг 3-т бол үлдэнэ. Үлднэ. Санлаа хуваагаа тий. Тэгээд цогтой үнэхээр хичээсэн штэ гэж. Би бол яг нойргүй хондноо тийм. Нэрээ. Нөгөө бүжигч нь амар ингэдэг гэвэстэй тий. Яг тэрнээ ч хэлээ юм. Бараг тэрийг өөрөө бааштай тий. Телевизээр ерөөсөө тэр бүжигчд тэгж хичээж байгаа нь. Юу харагдахгүй хамгийн амар. Гой бүжигчд зүгээр хийх юмаа хийгээл байж. Гэтэ хамаг их ажлыг тэд нар хийдэг хөөх. Тэд нар чи ингээд өөрийнхөө бүжиглэн хүний бүжгийн артлын юм малын хөдөлгөөнд орно. Эхлэлт үсгэлийн юм юм. Миний тавилтууд ерөөсөө л яг үндсэн гой камер дээр ингээд хөдлөөд чи манай бүжигчин л гадуур дотор янз бүрийн хайр цэмэр зэгийг доошоо яхад нь вау. Тийш яхад нь тийш яхад нь ийш яхад ингээд л үүсэх шүү дээ. Тэгж бодсоо аахаа ядархаа тэгдэ. Чи нэг жоохон тойроо явуул яа. Шөгшөө би чамаас нэг юм асуумаар санагдаад ерөөсөө асууж чадахгүй. Чи ингээл энэ олон жил ингээ айгүй их баар нь бүжиглээ л дээ. Би тэгэл бас чадхаараа л бас ороод хаяа бүжиглээ яах. Бэлэр ми телевизэн олон хүн харж байгаа чи их баар нэг олон жил бүжиглээ. Яг ингээд угаасаа клаб суурьтай. Би одоо ингээ баар нь бүжиглээд ингээ хүн амтнаа харж байгаа л тий. Тэр ч гайгүй хөдлөд байгаа юм. Тэр яаж хөдлөд нэг ийм хүүлээд юм байна. Тэгэл булангаар харчаал нөгөөх маань өөр юм дагаж үгээ тий. Тэгээ яваад идэх байхгүй. Энэ чиний хувьд одоо ингээ баарны бүжиг тэр хөдөлгөөнүүд чинь ургаж гараад идэв юм уу зүгээр аяа сонсохоор би чи өөрөө тэгж хөдлөд идэв. Баарлаа орохоо сүмс ороод ирж. Үгүй буучдаг байхгүй. 8 бодлоо бүжиглэж чи би тэр чи би биш байхгүй. Тэр чи ингээ буучдаг. Тэгэл гоё чөлөөтэй тавьчихдаг сайхан. Хамгийн амар нь баар нэг шоуд жаад гараад баарнаас гараад машинаа барай харахад хүчи ууц биж машин барьж явах гэдэг. Яг хүн харахад хамгийн согтонд байгаа ч тэгээд. Уус яг ийм элийн юм шиг бүжгэл тий яг. Тий яг ингээд хүн согтуу юм шиг. Би бас тэгдэхгүй баарнд орох бүжиглээ уус хичээл орно шүү. Тэгээ ингээл хүн харахад энэ арай согтуу байна да гэж харахаар бүжиглчихэд гараа машинаагаар би тэгж үзэж байгаа юм. Солонгосчуудаа авчираад сая нэг баармаар оруулна шүү дээ бид нар ч бас залуу хүмүүс те. Баармаар оруулаад тэгэл манайд байхгүй тасаад унтсан жижиг ах юм. Бид нар тагтаа зөргөө өдр. Тэгээ би ганцаараа нь ирүүл би нөө хариуцж олооч молооч хийж явж байгаа. Тэгээд нөгөө солонгосчуудаа хамт бүжиглээ бас чокод. Тэгээд типүүсэн дээр ингээд сонсоод биста ирүүл мангар тэнэг юмаа гэж ирсэн бай. Тэгэл ингээд худлаа юм бэлээ. Үнгээл худлаа. Үнэхээр яг би бол илэрсэн. Би бол илий гээл. Ингээл хүү амтна. За охин мохин харж бас овоо хөөх ингээд нах те. Тэгж байгаа л бас за тэгээд худлаа нэг гинт угаасаа болгож ийсэн хүн гэдэг чинь хараас аншгуултай ингээд бүжгэлж ийсэн гинт ингээд явагддаг байхгүй те. Нөгөө амар дурж бүжгэлж байгаа хүмүүс бүр тэндээ очин очтлаа. Ингэж ингээд баг ингэж байгаа нойлрогоор шээчээ нойлосоо бас ингэж гарч ирж мэрэ те. Баарлал орохоор нэг юм ингээд буучтай юм шиг байгаа маа тэгэлээс. Диско нөгөө ерөнхий бол нэг одоо хоёр л одоо наавыг мэднэ шүү дээ. Тэгээд архиусан одоо ирүүл байсан одоо ер нь их ялгаагүй байхгүй. Архиусан ч яг сэтгэл хөдлөл нэг адилхан юм. Тийм ээ би ч лагер дээр мэдсэн шүү дээ. Ер нь яг адилхан тэр тоглоод яадаг. Ууж уучсан яг тасарч байгаа байхгүй амар пив ууж байгаа байхгүй. Өмнө би бол одоо тасарсан байна. Өчнөөс зүг өөрөө мэдээд байсан. Зүгээр ингээд одоо зүг зүгээрээ байгаагаараа байжсэн аа. Мань нэлээд олон пив уусан тасарх гээд байна. Өчнөөс яг адилхан байхгүй. Тэгэхээр нэг яг ингээд уусан ч адилхан юу учраас тэгэл уухгүй шоуд шал гардаг шүү дээ. Шоуны хамтран ажиллагчаар шоу байдгийг. Ялангуяа баарнд одоо угаасаа ирүүлэхээс өөр ямар шаар. За одоо нэрээ сайхан одоо залуу нас маань одоо богинохын шүү дээ бас нэг сайхан шоуд идэв тий. Баарнд орон хөлсөө гартал бүжиглэх чинь бас нэг үдлийн айгүй гоё шүү. Зүгээр ингэ сууснаас л дээр надад. Гүй хардаа ийм нөө би чинь сэтгэл зүйн юм дээр очиж үзүүлсэн шүү дээ. Тэгсэн чинь бүжиглэх заяа дуулах хоёр чинь амар одоо сэтгэл зүйн одоо юу гэдэг нь тий саримстай шүлх гэдэг шиг тий ханиад хүрэл
тэрний суурь юм билээ. Тэр намайг бүжгэл гэж байгаа. Гүү гэж байгаа. Дуу гэж байгаа. Солоорж дуулах тусмаа тэр гормон ялгарч идэг. Яагаад гэвэл өөрийнхөө байгаа намайг хинт сонсохгүй байгаа. Би гэл те. Би яад ийм хүн гэд яг тэр нэг гэж орилж байгаатай адилхан тийм гормон юм ялгарч идэг гэнэ. Тийм болохоор гүүжи, бүжгэлжи, дуулжи гэдэг юм бэл. Солгоо байх тусмаа илүү одоо дотор уужин байдаг гинэ. Ер нь одоо тийм сонсгол мосгол те. Чи ч бас бүр арай л ууж юм шүү. Чи бас арай ууж юм да. Чамшиг ууж юм гэж. Чи хэр ууж юм бэ? Би бол ууж юм дөө. Гэтэ иймэрхүү ууж юм. Энэ бол бас мулуу ууж юм. Тэнгийн дотор ууж өгч байгаа бас солиотой шүү дээ. Солиотой ууж юм шиг. Би бол ерөнхийдөө ууж юм. Гэтэ бас нэг ингээ гайхахгүй. Гэхдээ ингээ нэг юм ууж ирчнаа. Одоо тэр нэг voice хөтлөөд ингээ лаглаг дуулдаг хүмүүстэй хамт байхаар яаж вэ? Дагаад гигэд энэ төр гэж яаж чинь яаж вэ? Тэгдэггүй байлээ. Яг ингээл нэг ажилг болтол ингээ дараа чи юм яах вэ? Дараа нь юу вэ гэл ингээл мужигнаал өнгөрдөг юм лээ. Яг ингээд хүмүүс гэхдээ ингэдэг юм байна. хамт байд юм уу? Тустай юм уу? Тусдаа л да. Одоо нэг өөр англи болчих юм чи. Та шүүгчтэйгээ хамт байх тий уу? бид нар чи ингээ тусдаа дахиад Тэгэхээр гоё тий. оролцсон доош бид нар чи дахиад тусдаа болчихж байгаа. Өөр анги. Би нөгөө тэгсэн нөгөө Аристотель чи бид нар ингээ байдаг оролцогч нар байдаг. Тэг хөтлөгч нарын өөрөө шүүгч нарын өөрөө оролцогч нар наан байдаг. Тэгээд ингээд тэг би нөгөө хэдийнхээ групп руу явуулсан. Энэ өрөөнд орохоо болсон маань. Тэгээд нэг анх ингэж хөтлөгөө мэддэг байхад маань тушаал ивсэн. Нөгөө хөтлөгөө явуулаад. Од би нөгөө нэг одтой хүжүүлээд энэ ори дээр очиад нэг хөлгүүд нэг ингээл гүндэг магч хоёр нэг очсон. Тэгээл хүмүүс ингээл айгуу намгүй байна. Бидрэг байхад бол бид нар бөөнд ингээ айгуу олоолаа нэг өрөөнгөрөд идэгсэх. Эдгээр болохоор ингээд айгуу цөөхөлнөө тусдаа өрөнд идэм билий. Тэгсэн чинь айгуу намгүй бүх юм гэлээсэн чи. Тэ доороос нэг хүн яг од гэсэн чинь лив дээр дэш ирж байгаа байхгүй. Бүх онгоос од. Тэгэл мужигнаал яваад байгаа шүү дээ. Гэж яваад байгаа шүү дээ. Зунгаартаа. Энэ зунгаарт бол тэгээд нэг юм боож өгвөл яг тэрийг хашаатай. Нэг хүнтэй дараа шууд бүх сэдвэр бүх хүнтэй юм ярьж байгаа чинь. Хин жааг тэгээд шоун дээр одоо бүр эрэг ярьдаг. Төг хард төг. Төг. Би амьдралдаа энэ ханууг манай эхнээс их юм ярьдیں۔ гэж бодсон чи. Хануугаас их юм ярьдیں۔ билээ гэсэн. Хаснаа нэрээд нэг. Эхний Монгол. Би тонгоолол дийдэн дотор юу байна? Хоосон багт баг. Хоосон байж тээ ямар гоё хөнгөө байж тээ гэх. Хүн багт юу байна нэг танихгүй байл. Намайг энэ вайсаа чамаа хөтж байгаа гэж тэгээд юм шүү. Үгээр дээрс хин бас тэгээд чамд ярихгүй сэдв байхгүй мэдгүй ч юм байхгүй танихгүй ч юм байхгүй. Өөр танихгүй танилцаад юм ярьдаг гэж авчих. За юу гэдэг шүү. Хаа урж юу ингэж юу хийж юу ингэж за өдөө чинь тийм штэ гэх ингээл юм. Тэгээ ингэж өөр хүн зүрхээр энэ ингэж ингэ наашилтаа гэж юм яриавчдаг. Одоо эхнэр сургалтанд явна штэ хичээлээ явна штэ. Тэгээд хүүхд одоо адан дээр ч гэх юм уу. Тэр үед ганцаараа гэр мөртөө хонно нэстэ. Юу гэсэн зөндөө хонно нэстэ. Гэхдээ юу гэсэн үг тэр үедээ ярьд юм уу? Бараг онц хүмүүсийн тэгж ойлгож штэ. Унтахтаа гэсэн. Унт. Ганцаар онгоч гэсэн. Их ганцаар онж ихний бодох байрээсаа. Тэр үедээ нэг лайв хийчтэй. Лайв. Би лайвыг бүжигч авчаа. Хитээч ганцаараа байдаггүй хүн. Гэсэн чи байнга ярьдаг. Энэ шиг завсргүй ярьж байгаа шиг заримдаа өөрөөсөө залхаж байгаа юм чи. Дүүс мөч орлон нэ камер тавиад үзчихсэн. Баач ямар их гоё баач нэсэ. Одоо байж байгаа гоё битэндээ одоо удахгүй баас дахиад ингэ яг бүтэн өөрийгөөс ингэ жоохон төвхтөө ядаргаатай их юм ярьдаг те. Жан гэж муухай инээдэг мэдээд байгаа байхгүй. Одоо ингэ мэдээд байгаа. Тэгээ ерөөсөө гээд энийгээ засах тухай те энийгээ багасгах тухай Арах хэмжээ. Юус арга хэмжээ авахчгүй тэгээ зөнгөөр нь хайчих нэгээд хөгшрөл бол мэдээд байна чи одоо ирээд төвхтэй байна. Яг өөр өөртөө яаж. Өөр өөртөө яриач. Хөө хэр яриавэ. Бас жан. ойлгомжтой шүү. Ойлгомжтой шүү дээ. Ер нь нөгөө хин блэ алин модноос хол ундаггүй гэж жан. Тэгээ манай Сонсог айгу юу ихнэр нь айгу юу штэ. Айгу үгсөө те. Зөв юм яриул за уяа өгшөө. Манай хүүгийн нэг онцлог зүгээр өөр гадны хүн харахаараа чимэг болчих. Жан хүн харахаараа ингээ болчих. Биш болохоор жан. Ярих уу байх уу гэдэг юм ажиллахаа байцсан тэгээд бүгд контрол гэдэг юм байхгүй болсон. Мониторинг байхгүй. Контрол нь ярьсараа юм. Тэрийг хамгийн амир нь бүр
мэдээд байгаа хэрнээ засах гэж оролдохгүй байгаа нь амар байна. Одоо наа контрол гинт ажиллаад ихтэйгүүтэй. Би одоо энэ олон жил юу яриа чад тэрнтэй дэмий юм ярьлаа та. Цаал суух юм. Тэрнтэй дэмий юм Киноны ярьлаа. уншлаг болж байгаа юм. Уншлаг болж байгаа. Уншлаг ажил дээр гайгүй. Ажил Ер нь ингээд ажил руугаа орчвол ер нь гайгүй шүү дээ. Одоо ингээд нэг юм тодорхой юмнууд байна. За яг зураг авалтын яг ингээд рек дарсан ч юм уу те. Уншлах ч юм уу, яг ингээд фокуслах за бэлтгэл ч юм уу, ямар нэг юм ингээд тиймэрхүү юмнууд л ингэ чинь. Тэгэл ажил дууслаа энгийн байлаа жан. Яг тэгдэм би нөгөө нэг танаа нөгөө нэг зураагийн сүүл зураа хийсэн гэсэн тий. Тэгсэн нэг киноны нөгөө нэг намаа эцмэс ш нөгөө нэг making movie. Тэгсэн дуурд дугай. Тэгэл хуцаа. Намаа ингээ мик аваад өөр тийш явж хат араас нь Намаа ууд нь асуулт асуугаад хариулт сонсох гэж ирсэн те. Тэгин чи өөрөө барыг хариулсан те өөрөө. Өөрөө буцаад хариулаад буцаагаад асууж. намаа өөр алдрах юм ч юм уу те явж хат намаа яасан араас Энийг одоо яа тийм бага. Энэ одоо хизээ засарх юм баа. гээгүй 50 хүрэл юу ч ярих болчих яхаа. Ямар амар юм. Чи нэг ийм кино байдаг шүү дээ те. Яг нөгөө нэг үг хэлэхээр л нэг навч нь унаал тэр мод нь ямар ч навчгүй болохоор үхэн гээд. Тэгэд хүн ингээд сайн гэсэн нэг навч унаал. Юу энэ 50 сайхан тэгэхэд хоёр навч унаад тэгээд идэг. Тэгээд нөгөө нэг яг энэ үн цэнтэй үгнүүдээ хэлэх хүндэл хэлэх гэдэг нэг тийм кино байдаг мэдгүй юу? Амар гоо кино. Чи тэрийг үзэл чи ер нь тэрийг байн өглөө болгон үзэх шээ. Ажил руу явахдаа. Түүч ёо сайн өгдөн. Сайн. Тэг ааха. Тэр хүнийх нь нэг юм мод байгаа ш нэг юм навч уу. Минийх бол нэг юм жан унжлээд. Намар шиг ингээ унжлээд. Одоо нэг мод хийсэн чи оройн Бараг ой бурхан тэр цаанаас нь энэ навч болгон чиний амнаас гарах үн цэнтэй үг. Тийм болохоор чи айл болох баг яриад гэсэн чи бүх навч нь унаашаа. Бурхан энэ яагаад ингэсэн яагаад надад ингэсэн зөвхөн надад ингэж байгаа юм болоо. Энэ тийм хардан навчдын тоолох 1 2 3 4 гэж одоо тэгээд бүх навч нь нүдэн дээр биста байж та гэж байна. Яг ярддаг. Яагаад тийм аа бүү. Одоо эрэмхтэй нэг бол мэдээд өөртөө төвхтэй байна да гэд заримдаа одоо арай л төвхтэй байна гэж бас бодох юм өөрөө. ядрахгүй байна. Ер нь ядрахгүй юм шиг тэгэл. Тэгэхээр ч айгүй өөр би тэрэг байгаа юм шиг. Жаа чимэг болоод ирэнгот ядраад. За юм яри хинтээ Яг ядарснаа бол яг ингээл гэрлүүгөө ороод хувцаа тайлаад тэгэл ингээл хоол ундаа идэл тэгж байгаа л нөгөө яг унтдаг орныхоо тэр нэг булан гэдэг манай их нэг тийм үхлийн булан сордог булан гэдэг. Сордог булан руугаа суугаад тэгэл ёо гээл нэг хөлнийхээ массажныхаа нэг юм өгдөг юм байдаг аахгүй тэрийгээ хийж аваад ёо гээл тэгэхэд гайг болж байна. Тэгэл нэг өөртөө нэг гайг болоод тэгэл ингээ байж хүү жан гэж орж ийн хүүг арай хийж унтуулаад тэгэл ихнэр хажуугаар орол тэгэл өтөр нөгөө өдөр хоёр талд өнгөрсөн хов базлаж байна. Тийм тэгсэн гинэ хүү тэгсэн гинэ өтөж та. Ихнэрийнхээ өндгөвчөнд баяртал хов бодож байгаа шээ. Ажил хов бодож. Өндгөвч хагас тийм ваа гэж өдөж та бүхлээ нэг. Энд манай хүн тэгсэн шүү дээ. Та хоёрыг орой унтрахаа өмнө юу хийдэг би мэднэ. Яг үгтэй айгаад гэж та жок хийдэг. Бид яг нэг юм яриад тэгсэн гинэ гэл инээлж байгаа шүү дээ. Бид ч орой болгоно инээлж байгаа ч. Ингээл бас нэг мэднэ. Орой унтахаас өмнө юу мэднэ гэлсэн чи тэгсэн чинь манай үуч одоо 8 тавьж бас айж байгаа ч та жок хийж инээлдэг. Тэгдэж нэг рост алианы маа зайгаа ойрхон бүтээч ингээ шинжингээ хоо бацчих. Гэсэн юу засах тонтой гэсэн. Хаа гэвч нэрийг бүтээж таа бацчих. Биш гам байраад одоо юу гэдэг жижиг ах гэхэд нэг хоолоогоо ингээд гинтэжсэн байхгүй нэг сүүнг болоод сүүгөө зүрхсэн идэгдэг үү. Тэгээ байгаалаа гэсэн. Тэгээд эмчид үзүүлээд хоолоо эмчид үзүүлээд тэгсэн чинь нэг юм дуу гаргадаг нэг жижигхэн нэг юм байт юм нэг жижигхэн мах шиг. Тэр нь ингээд жоохон гимтцсэн. Тэгээд тэрийг нэг гам байрна гэдэг юу огт юм ярихгүй гэж байгаа. итгэн гэж тий. Тэгээд жижиг ахтай өө жижиг ах яасан ингээ харилцаж байгаа байхгүй. Тэгээ ингээ харилцсан гот нь би тэгвэл одоо гоё л ийм ажил биш үү гэсэн чинь дахиад ингэсэн чинь би сонсож байгаа гэдэг. Яг сонсоо. Гэтэ жижигхэн тэр сөөгний имчилгээ чам дээр явуулдаг хэцүү байдаг те. Тэр имч бол баг жил зурлах юм байна да. Баг бүжиг шоу шиг зурлах. Юу ярьчлаа. Энд ч одоо тэгвэл бити ярих уу? Харин ярьчлаа сая гоо. За. Одоо тэгвэл бити яриараа гэж өчөд оройгонд чи. Сайн ихнэртэй нэг хомбо яриад ярьчлаа. Сая хүн ихэд бохгүй масуугаад гэсэн. За ярьж. Ингээ өвдөө үйж гээ би бол гүрийгээ ярьчих юм. Сүүг болоод. Одоо нөгөө хүн нэг амар хөөх стори хийсэн. Энэ од тонцог шоудаад тий
Таадад гэртээ ирээд унтсан. Плей таймер биш л. Энэ хоёр энд унтчихин. Бид нөгөө аав Тэгээ тэрийг затсан юм тий. аав чинь утахгүй за гэж хэлээ плей таймер явчих юм чи тэгээ үүрээр бид 6 хөнгөрөөгд яваад байгаа. Тэгээ өдөржингөө унтчихад тэгээ ингээ өглөө өдөр босоод тэгээ ингээ уцаарсан чи. Манай хүүхд ингээ блок хийсэн байна. Энэ хоёр намайг ингээ баг нөгөө худлаа хэлээ гараа явчих. Одоо энэ хардаа, энийг хардаа, мардаа хаста. Энийг лөөр гэдэм мэд ингээ. Энийг лөөр гэдэм да. Аа. Энэ хоёрыг хардаа гэсэн чинь энэ Плей өглөө үүрээр ямар ч гоос. Рил. яг рилэр. Уцаа өөрлөг авсан. Энийг л өөр гэдэг. Бид нар чи нөгөө аавч өөр утахгүй заяа гэх лимерэн түлхэж оруулж өгчөөд хааж байгаа. Хүүч нь харин жинхэнэ телевизийн гоё гарч ирэх юм шиг байгаа тий. Тэгээд сүүлийн үед би жүжигч юм болно гэж балаа. Тийм үү. Би орлогын болно. Яа. Миний хүү битэд хүү гэж. Одоо энэ ерөөсөө тий жүжигчдийн хамгийн том асуулт юм шиг байгаа тий. Ер нь бол жүжигч хүний хөлтөл жүжигчин болно гэж. Харин Тэр нь би одоо сүүлийн үед айгүй олон хүнээс ингэ сонсч яна манай хүү жүжигчин болно. Нөгөө сургууль ноч авч махаа. Дээд ингэ мангих. Таах мах гэл ингэ ингэж байгаа шүү дээ нэг ингэ. Тэгэл манай хүчийг юм үзээс ингэ гайхаа. Тэгээс сүүлдээ ингэ зураг мураг авахлах мохолгоо ингэ хүлээж идэг. Болно аваа. Тэгээ юм болгоо ингэ гой байгаад анхны мэдрэмжээр гой харагдаад идэв шүү. Кино зураг авах нэр очиж ирсэн мө? Авч ирсэн. Агуулж юу? Тэгэхээр чи нөгөө зургатаар гардаг хүмүүс нэг дор байгаад ингээд хайрлаад явчихдаг байхгүй. Тэхгүй байвал зүгээр. Яг энэ бол тийм зураг авалтын үед л айгүй гайгүй. Гэхдээ нөгөө ингээл одоо ядж байгаа яг нөгөө ухаан орж байгаа үед нь бүтэн жил зургатаар гарч байгаа. Тэгэл бүтэнсэн өдөр болгоо ингээл имээтэйгээ ээжтэйгээ те би байхгүй. Яа нөгөө уйлаад бариад те. Тэгээ нөгөө одоо бүжиглийн үеэр бас нэг юм надаас хэлэхгүйгээр яриа авцсан. Би бас наадаа амьдсан юм шигээ би ч уйлмөөс. Тэгэнгүүтээ өөрийнхөө тэр мөрийг зургч мохтор харцсан тэгээд. Би гоё юм. Тэгэхээр би ч жүжигч болно. Яг өвөө шүү дээ тий. Яг өвөө тий. Царай. Тэгээд би ч одоо нөгөө минийхөө нөгөө аав нь тулдаа өдий зэрэгтэй явна гэдгийг нөгөө хэлж ойлгуулж чаддаг уу. Тэгээд мен хичээлээ хий. Тэгээд өөр сонголт байхгүй миний хөх болдгоо миний хөх. Спорт явуул би ч нөгөө бүх спорт руу ингээ хариулах гал волейболч нэг явуулаа, саксч нэг оруулаад тий. Sky Sport гээл бордорч гулгуулаад сэлүүлээл бокс хийгээл сарниулж байгаа юм. Өөрийг нь олоолах тий. Урлаг сахнас хол юм. Тэгээ спортын хүн болоосаа гэж боддоо шүү дээ. Одоо тэгээ битээ бас одоо юу гэдэг үнэхээр хүн бол нэр үнэхээр зөвхөн хүүхдтэй л дийлдэг юм биш л тийм болохоор. Үнэхээр чи энэ юун дээр нэг тулалтаа одоо өсвөр нас амар юм байна шүү дээ цааш. Хүн хүүхдэд дийлэхгүйгээс гадна хүн хизэж хүний хүсэл мөрөөдлийг дийлэхгүй гэж байгаа байхгүй. Одоо ингээл хүн өөрийгөө дуучин болно гэж бодсон ч гэсэндээ эмч ч юм уу, цагдаа ч юм уу хизээ нэгэн цаг дуулах момент гарч шууд дуулдаг. Шууд тэр нөө дотор байгаа хүсэл мөрөөдлийг хизээж унтраач чаддаггүй. Тэр айгүй хэцүү. Тэгээд тэрийг ингэж барих тэр хүний хувьд амар хэцүү гэж байгаа байхгүй. Тэр хизээж бид нар тэр чадахгүй болохоор чадахгүй байхгүй. Одоо чинь одоо юм. Одоо нэг манай би чи өөрөө одоо цаагийн мэдэн шүү дээ. Тэр чинь нөгөө ингэж битэрийн хүсэл мөрөөдлийг ерөөсө хинч хориогүй. Ялангуяа бүр одоо нэг орлогын жүжигчин болох гээд ингээл хорьсоо хориогүй аав ээж дургу байсан гэдэг юм байд. Битэр чинь тийм үнцэг байхгүй. 13 настайгаас битэр чинь жүжигчин болно гэж хамт явцсан. Тэгэл октябрь ихч тэгэхээр манай ээж авч бүгд битэр чинь жүжигчин болно гэж ингээл хайцсан. Хүсэл мөрөөдлөөр хайцсан тийм. Тэгээд ингээд болоод би өөртөөхөө хүснээрээ бол ингээд 13 тоглолтоо хийцэн. Ингээд хайцсан. Тэгээ би ч одоо ингээд битэр чинь өөртөө хүсэл мөрөөдлөөр одоо ингээд контент хийгээл нэг нь оролцоод нэг нь хийгээл ингээд сууж штэ. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн баг. Тэгэн гутал чинь манай гэр бүлийн хүн чинь бас өөрөө ингээд сурна. Би өөрөө сурна, ийшээ сурна, тийшээ сурна, ингээд сурна гэ одоо хүртэл сурж байгаа. Яг энэ тэрний хүсэл мөрөөдлийг бас хийж хориогүй. Тэгэхээр бид тэр хүүгийн хаймыг хорж чадахгүй болохоор айгаад байгаа хөөх. Тэгэн гутал хамгийн амар нь манай одоо тунсгийн аав нь урлагийн бохгүй төгөлдөр орж байгаа хөгжмийн оркестр генд нь цусанд нь байгаа. Төгөлдөр манай хүүч ингээд дарчин нэг заалгаагүй тон гэд дарчин. Тэгэн гутал миний юм мэдрэл сайко орно. Тэгээ миний энэ хөгжмийн мэдрэмж одоо жишээ нь бүжиглдэг нэг юм байгаа шүү дээ. Одоо мэдэхгүй байгаа ч гэсэн ингээд нэг юм ген байгаа шүү дээ. Улаанцай бий байгаа тий. Тэгэхээр чи ингээд бүжиглэж байгаа шүү дээ. Тэгэн гутал өвөөгөөс дамжаад нөгөө өвөө аавын ген охиноор дамжиж хүүд гэхээр чи хөгжмийн сонсголын мэдрэмж нь байгаа. Миний энэ нэг балаа юм байгаа. Тэгээ би жоо хайгаад байгаа.
Одоо айхгүй шүү найз. Одоо эсрэгээрээ яавал би Тийм шүү дээ. гоё дэмжих вэ гэдэг Юу дэлхийн сонгодог балет бүжгэлдэг агуу бүжигчин болгоо ячихгүй. Тийм балет руу холд юу тийм. Ихтэл ер нь ингээл үгүй хилээл ах надаа. Тэгээд гэсэн чи хамгийн амир нь зав. Юунаас яа айсан бэ гэсэн чи одоо ингээ 7 настай байхад нь ингээд нөгөө нэг өмнөдөө бичиж сураад өсөг үгээс усны ард дээрээс одоо чи нэрээ бичээд аавынхаа нэрийг бичээд дуртай хоол молоо яг бүх юмаа зөвөө бичснээр мэрэгжил гэсэн чинь жүжигчин ийм жижигхэн цаас. Тэр хүнд ингээд хүүхдэд ингээд гой гал асцсан байгаа байхгүй тий. Ингээл би ийм аав шиг олно, өвөө шиг олно гэдэг ийм гоё Жүжигчин бол бүхнийг хийдэг байх ёстой гэж хэлсэн юм шиг үстэй. Тэгээд хэлсэн чи айгүй шүү дээ. харин хамгийн гоё баярлсан юм бас энэ заяа. Тэгсэн чи ингээд яаж жүжигчин болж байгаа гэсэн чи бас ингээ ааваараа үлгэр дүрээл аваад тахт би бас ингээ дотроо бас тий. Ааваасаа мотив. Бас ингээд дээ шүү дээ. Тэгээ би ингээ аав шиг болно гэхээр яг би одоохондоо ингээд цааргалаад байгаа ч гэлээ дотроо би л ингээд бас ингээ баярлж байгаа байхгүй. За окей. Аасаа хаавыгаа хараад жүжигчин гоё байд гоё юм бэ гэдэг жижигхэн ч гэсэн 7 8 настай хөлт мэдрэмж авцсан юм байна гэдэг ингээд дотроо жижигхэн өөрөөр айгаа тийчэрчээл. Гэхдээ миний жүжигчин болохгүй гэж хэлжээ тэгээд тэрнээс айгүй гоё мэдрэмж авсан. Яг тэрнээс тэгэхээр нэг юм харсан байна л гэж би харсан. Одоо нөгөө Солонгос ч бай Америкт ч бай сүүлийн үед одоо ингээ ерөөсөө амар багаас нь мэрэгжлийн тодорхойлол тэгэл тэр тодорхойлж байгаа тэр мэрэгчлэр нь одоо жишээлбэл урлагийн өнгө гэх юм бол за энийг угаасаа K-pop-оор явуулна дэлхийн өнгө болгоно хэдэн хэл сургаал чи ийм хэлээр дуулах хэвээр ирээдүйд ингэх хэвээр миний хүү ингэх хэвээр чи ингэх гэх бүр гээд амар хүмүүс гаргаж ирээд байгаа. Why not те? Гэхдээ би л яг угсаал нас ингээд өсвөр насн дээр нь хайна л да. За юу гэдэг. Хайж болохгүй байгаа байхгүй. Хайж байгаа ч нөгөө монголчуудын хамгийн том алдаа. Яг бол 30 хүрээд ойлгодог. Би хэл сурах хэрэгтэй байсан юм. Төгөлдөр гээ тий. Хайна гэдэг нь за урлагийн хүн за яг сонгодог тий. Хоёр хөгжмийн зэнсэг скил нь тий. Мориунаас сураг ийм хэлээр ярьдаг болъё. За зөвхөн Монголоо жүжиглүүлэхгүй олоос жүжиглүүлээ гаргаа ингийн гэх нэг хаяхгүй ч гэсэндээ ингэж явах юм байл. Гурлаач юм хөгшөржийнэ те. Хуучч юм яриад баар сав айгуу гоё ингэж шоуда тэр тооног гэдэгс одоо гурлаач хүүхэд ярьдаг болж. Одоо хүүхэд болсон. Сая хэд аав шиг жүжигчин болно гэсэн чинь надад дан гэдэг. Миний хоёр хүү яагаад аавыгаа аав шиг болно гэж надад ерөөсөө хэлж байгаа юм бол. Миний одоо тэр л буруу байгаа юм даа л гэж бодлоо шүү. Сая яагаад тэгвэл нэг манай хүүхдүүд тэгдэхгүй аава та энийг дийлэх хүн гэдэг байхгүй амар YouTube-ийн бодигийн аавраа үзүүлээд аав нь бол надад чи дийлэхгүй юм байна уу тэгээд аав энэ юу гэж байгаа гэдэг нэг амьд үг асуу үгүй мэдэхгүй юм чи тэр чинь Dota мотоных нь үг асууж байгаа байхгүй аав нь мэдэхгүй аав энэ ингээл PUBG янз бүрийн тоглоом асуу дандаа мэдэхгүй нэг тоглоом аав мэдэхгүй юм байна аав мэдэхгүй юм байна гэл тэгээд ер нь урам хуурсан манай хүүхдүүд нь ерөөс нь аав жүжигчний тал дээр акцент өгдөг шүү дээ тоодгүй шүү дээ нэрээ зургатаар гараад би нэр амар үрдмөр зургатаар гараад би нэг гарч марж шүү дээ. Аах наав. Ёор жүжигч. Яг хуу эмоц дээр нэг авчирсан. Тэгээд нэг ингээд бас нэг хүмүүс харсан баг. Тэгээд зургатаар гарч ирсэн би үтсэн гэл ганц хоёр гэсэн. Тийм. Бусдаар бол манай хүүхдүүд яг гэр сургууль хоёрын хооронд яг ингээд явж байгаа. За хаа нэг надтай нэг басын орол орно. Тэгээд хүүхдийн жүжиг үзэн. Бусдаар бол нэг ханаад манай том үг гэл ерөөс гарахгүй байгаа байхгүй тий. Танаа хүүхд харин сайхан гоё ийш тийш локейшн яг хийсэн юм болов. Гадагшаа их явд юм бол ер нь их гоё задгаа юм байна тий. Би ер нь бол хүүхдүүдээ хоёр хүүгээ аваад нэг хайнаа нь яваад 2-7 онцсон байхгүй. Тэнгүүд би тэндээс нэг юм ойлгочихсон. Хүүхэд гадагшаа их явах тусмаа амар гоё задгаа өөрийгөө гоё илэрхийлдэг гоё ингээд задарсан байт юм гэж бодохгүй. Тэгвэл одоо Монгол хүүхдүүд ч ерөөсөө нэг тий бараг л ингээд уцсандаа орцсон нэг юм нүдний шилтэй нэг баач канууд болоод байгаа байхгүй тий. Манай үуч нэг олны дараах нэг аяллаа яриад ерөөсөө төлөвлөл үнсэн одоо энэ жил хаашаа явах вэ гэж том юм яриад аав 17 таахтаа л анх бийж орж ил аав. Би нэг тэд мэд гэж том юм ярил томрол. Манай үуч нэг угсаа яваад нэг сэлж мэлдэг болохоор нэг сонирхолтой. Би сэлдэг одоо энэ сөөх юм бас айгу болгоол байгаа бокс тоглож байгаа юм. Боксоо бас одоо нэг сүл биш. Бордоор болгочж байгаа юм, сэлжиж байгаа юм. Тэгэхээр ч бас хүүхч нэг дагаа яваад байгаа. Давуулаад би чи ширээд гүрий гэдэг юм шиг. Ширэл бүрий гэлгээл заримдаа дургвэ. Бассейн уу гэж заримдаа бас тэгнээс хүн хахад очичоор гой тоглож байгаа. Очлоо нөгөө тэр чинь нэг уцамжтай болсон та ингээд тоглож ингээл гүрийгээл Юу бидний баг байхад байсан тий гол орох.
тийм юу байсан? Юу сноуборд үү те? Юу хиймэл нуурлуу. Тийм. Шээс баас руу гүйж орно шүү дээ. Тийм одоо нэр ингээд Багсны тий. тийм басан голох маягтай. Тийм оны дараа ямар далаа ухааны юм ярилсан. За муу. Басаа. Манай хоёргүй бас тэгс явсан. Хайнаа нь 2 удаа л явсан байхгүй. Аава бид нар яагаад хятад яваад идэв гэж байна. Тэр үед яг би нэг наваа нэг хятад ирлээс хятад ирлээс гэхэд тэр нь хариу бичих хэцүү. Хариу бичих байхаар давраад байгаа ч юм санагдаад яг нэг бодоод байж яг тэгээл хэд тасгээд ирж байгаа. Аа бартер ирсэн юм аа. Боломж нь инээлгэлтэй шүү дээ. Гоё үстэй л гэн гоё л доо гэж байна. Гоё минь. Одоо нөгөөдөөс гоё яваамаа Одоо дэргэлээ. нөхдөд нэр Японы орон орныг сонгож. Харин тийм орноо сонгоод байна. Хаашаа явахаа үжээд нэг юм глобусаар хараад ингээд одоо яг хаана очиж байгаа юм. Оо энд очсон шүү дээ. Одоо энд очиод энд чи очсон энэ хоёр чинь адилхан юм шүү юм. Хүү аав нам хөдөө 17 настайдаа Бээжин орж илээ аав. Аав ээж хоёр гол нь хүүхдийг хамгийн анхудаа Таиланд явж үзэж байгаа чинь. Би тийм Таиланд бас ингээд би сая хөөдөд гэж байгаа байхгүй. Одоо нэгдүгээр ангийн хүүхдүүд Японд сая нэг хосоо өдөр Япон явсан нэг үний үлдээд тэгэл нэгдүгээр ангийн хүүхдүүд Японд нэгдүгээр ангийн хүүхдүүд өөрсдөө сургууль явдаг юм шүү дээ. Тэгэл ээж нь өглөөр тусаад чамаа машинаар хүргээл ингээ гоё яагаад гэсэн. Би ямар Япон явж үзсэн юм уу? Өөдөөс би мэдэхгүй шүү дээ тэр чигээд. Шоуны хамтран ажиллагч Мина. Манай хүүхдүүд паста карбонараа л идэнэ. Сойн тоохгүй шүлтөө тоохгүй тэгэл амар хэцүү бууз муу суушр тоохгүй тийм. Тэгвэл яаж яах нэг зүгээр нэг хоолны газар чинь паста байдгүй дандаа бууз суушр гэх Монгол хоол за Европ хоол гэх нэг дистрикт гэл тэгвэл тэгээд яг нэг гайгүй нэг жоохон үнэтэй мөнтэй ресторан паста карбонара гэж байна. Тэгээд 7 хоног болгон яг тэрийг ингээ алдахгүй барьж авах гэж бас хэцүү байна тий. Аварсан шүү. Чиний үед аав нь бүр үлбэрч баг хүнгээ алддаг гэсэн. Гэтэ биш ямар бид өөрийг нэрээ үе яаж хамаатай тий. чи бид нэрээ юу туусныг нэрээ энэ дүүтэй мэдгүй. Бид нар чи хамтдаа тоглолт хийгээ заяа. Тоглолтоо дуусаад бэршгээ идэж байгаа шүү дээ. Өөрөө мэдэж болдгүй юм уу тий. Бэршгээ идээд байж байгаа шүү дээ. Дахиад 2 дахь тоглолтоо хэллээ заяа. Тэнгэрлэг оршихуудаар өнчин хэрэг гэл амар нэрмэлтэй байгаа шүү дээ. Залуу хөлтөд тэгэл бидний аршин гэлээ. Бидний дурлал мурлалч чи ямар амар нэрийн санд идэв. Тэгээ балкад ингээл бид нар чи амар тоглолт сургууль хүүхдүүд ирээд пик дүүрээд амар үзэн. Бид нар ингээд сургууль оюуны ирээдүгөөс одоо ир байдаг. Озакспрас би гээл те. Одоо өөр бас манай залуучууд зөндөө. Одоо гэрлийн төөгөө байгаа сте. Бид нар чи гэрлийн төөгөө шээ жүжигчин төөгөө. Төөгөө чинь бас манай бит гурав чинь яг солист 3 жүжигч. Тэгээ ээлжлээд одоо дөрүүдээ хувааж байгаа тоглолт. Йоо амтан энэ чинь чон болно. Би чинь туулаа болсон, бардам туулаа болсон. Тэгээд энэ чинь үгээ мартахаараа савруугаа ингэж одоо өгдөг үтэй гэх. Тэгээд цэцэрлгүүдээ ямар амар санд. Саны штэ энэ чинь. Ямар амар санийхан ямар амар санд. Би чамаас хэлсэн чи орж ирлээ штэ. Юу шиг юу лээ. Юу лээ. Тэгэл тэгж өссөн те. Тэгээд дээрэс нь бидний чинь маа жүжигийн дуулын багш сараа багш маань ийм мотор хукаас гэтэн. Яа одоо ингэж малда тийм. Тэгээ 500 дугаар ангийн хүүхд хэрч одоо манай хүүхд 3 дугаар гэхэд 3 жилийн дараа гэж бодохоор ийм яаж пад гэд хукаас гчихсэн болоо гэж. Тэгээд гар хүрнэ гэж бодохоор одоо би хардаа одоо хүүхдүүдэд нэг л удаа гар хүрсэн зав. Тэгээд тэрийг бүр яг ингэ онцгой тохиолдол яг алхан боо өгөөгээд өгч байгаа. Тэгээ одоо бол ерөөсөө ёо тийх мэгтэй баг багт чи ерөөсөө багш болгон зодон чингүүлээд шиглүүлээд дүбэлдүүлээд хацтуулаад амар үенгөөсөн тэгээ дарханд бол бүр амар. Бид чи өөрсдөө тийм үе туулсан болохоор одоо энэ хүүхдүүдээ ингэхээрээ бас ингээд аймаг гоо жагалтай төгөхтэй. Миний хүүхд бол би л аваа эцгийгээ үүргийг гүйцэтгэж чинь миний хүүхд бассейнд явж би хараагүй бол те хиймэл нууцдагс бол бассейнд явуулж шүү. Би яг тэгээ бассейнд явуулдаг. Яг тэгвэл би яг хийх юм байдгүй баг бах чавганы сагалж идэл хиймэл нуур дээр нэг заваа ном ногоон болцсон. Хиймэл нуур дээр парк руу ороод тэгээд ангийн охин охин гэж хинэ. Тэгээд баснасаа гарч ирээд нөө ногоорцсон байгаа бас шүү дээ. Цацаад. Тэгээд зүгээр ингэ орчдөг шүү дээ. Юу юм хиймэл нуур дээр ингээл. Даа зилж байгаа. Зүгээр ингэ орчдөг шүү дээ. Амар тэний. Одоо бол нэг юм руу одоо яг тэр хиймэл нуур хүүг шидчихвэл тунсаг намайг яах вэ? Шууд хутгална. Чи хүний хүүхдийг аллаа. Яа бактери стаалх. Тэгээд бид ингэ хөвцөө ингээ өдөржингөө хаалганд орно. Хиймэл дархны хиймэл нуур гэдэг бас амар тий. Ямар ч урсгал байхгүй, ямар ч сэлгэх юм байхгүй. Ингээл яг л хиймэл нуур шүү дээ яа. Би бас нэг 2 хүүгөө тэгж байгаа байхгүй. Нэг өдөр амар өөр юм мэдгүй тэсэхгүй. Би яг дундынхаа фэн байхгүй. Тэгээд дунд маань томтоогоо шууд зодтолдог байхгүй. Тэгэл зодолтоо зодуулчлаа. Тэгэл
яалцгүй ахтаа зодуулцлаа гэх тэгсэн. Тэгсэн би тэгдэг байхгүй. Дунд руугаа анхаарсан зөв томьёо тоохгүй. Томмаа сонсож байгаа шүү дээ. Чи хардаа яг үндэ бол чи ахаасаа илүү бэртаа авахгүй. Чи илүү сунаадаг. Чи илүү хүчтэй. Чи нүрийн оноо зогцвол чи яалах байхгүй. Чи ерөөсөө айгаад байгаа байхгүй юм аахгүй гэдсэн байхгүй. Тэгсэн чи яг ингэж процесс дууссан. Тэгсэн чи дараа нь манай том хүү энд суудсан. Би ер нь энэ дүдүүгээс айдаг үлээ яадаг үлээ гэж надаас асуусан. Би тэгээ бүр гайхсан ш. Тэгээ би бас амар боцсоох. Яг тэгвэл тэгэхэд ингээд дүү чин чамаа чи ахыгаа дийлэн билнэ гэдэг. Нэг бас нэг ялгаагүй үгтэй. Юугаа хэлсэн би тэгээ бүр амар тийм уусна тий. Чи зүгээр зодон дийлнэ гэдэг. Би бүр зодоо дийчээсгээ бодоод ярьсан. Тэгээд дахиж зодтолдуулаад ахын цус гартал зодуулах нь шүү дээ. Яа яасна хүн тэгээд бас тэгдэг л. Хоёр ба түүнээс дээш хүүхдтэй хүмүүс амар тий. Би бас хоёр ба түүнээс дээш хүүхдтэй хүмүүс бүгдийг хүндэлдэг шүү дээ. Йоо бүр үнэхээр супер. Гурван хүүхдтэй ингэж явж байгаа л хаяа бас тэгдэг өслийн. Хоёр хүүхдтэй хүн гэлээ зүрхөнгөт. Манай гураас нэг нь байхгүй байхад амар цөөхөн санагдаж байгаа. Тэгэхэд одоо хоёр хүүхдтэй л хоёр хүүхдтэй одоо илүү хүүхдтэй бол яана гэж боддог байх таа гэл. Бас яг тэгж байгаа юм чи. Нэг хүүхдтэй мөнгөтэй хүмүүсийг харахад яг битүүр инээ түрээд байдаг хөө. Инээ түрээд ёо. Яг манайш бас ерөнхий бас хоёр хүүхдтэй. Манай гэж бас ерөнхий бас хүүхдтэй орж байгаа. Яг юм хоёр хүүхдтэй. Концепт бас чи бас том үүдээ орж. Би ч бас яг том хүүхдтэй орно шүү дээ ер нь бас. Би ч өөрөө мэдгүй нэг мэдгээд яг нэг юм том хүүхд чиг яг нэг юм иргэдэг сандал мандал ирэхэд яг хамгийн урд нь суудсан нөгөө хэд нэг ирээ дараалалаа суудсан. Тэгээ ингээд тоглолт могоцсон зарим байр гидсэн ингээд тэнхтэй байж тэгээд өөй үүрээ чи өөй мөө. Би нөгөө бүтлгүй шүү дээ бас ингээд юм ингээ арайч бас нөгөө экстенцийн чинзоо шиг биш шүү дээ гэж. Гэтэл ямар нэгэн байдлаар ингээд юм асхан цутгаан тэгээд одоо ингээд гэрмэлт ингээд юм ингээд байж байгаа нэг юм асгадаг ч юм уу те шинээс тэгээд тэгэхээр ингээд түнсэг зүгээр ингээд шүү. Угийн те чавтай юу ярих юм те. Тэгээ бүр тийм болсон те. Чи угаас л өөс уурлаа болчихсон шүү дээ. Тэгээ би нөгөө сайн нөгөө хар хоринд нөгөө тамира нөгөө киноны зураг авалтаа гэж дуудсан. Тэгээ би нөгөө амар шоглол авчихгүй. Хар хорин гэж бодохгүйгээр нөгөө анхны зураг мургийг хараад юм бичиж хагаад амар шоглол юм байна гэж би бодцоод өөрөө дотроо авчаа. За гараараа зураг авалт болж шүү. Ирээрээ гэж тамирах намул энэ тэр дуудаад тэгээд бол хар хорийн явахс би шууд өглөө эрт өөртөө тэнийг итгэлтэйгээр амар шоглол явчихгүй. Хажуудаа тунсгийн суулгацсан нөгөө 100 байсан. Тусагч угаасаа хийх юм байхгүй наагч ирсэн. Мөнхийн дагдавч. Тэгээд тунсаг бүтээр гараал. Өглөө зүгээр 22-ын төвчөөс гараал. За гээл фу амарын шоглоноч очсон юм шиг. Хөө гээл амарын шоглоно яг иргсэн чи туслах найрагч нам болон залгаа. Байна хаана зурагчийг хэлэх гэдэг нэг гэсэн. Өө найз шорон зам руу орж ийн гэтгсэн чи. Юу шорон зам? Ингээс алцсан чи. 400 км. Яана. 400 км. Хар хорин. Хар хорин ингээд амарын шоглоо. Ингэж огтлцох шорон зам л байгаа. Нэг бол буцаа 400 яваад ингэж босч. Баруун зүүн дээр 800. Баруун зүүн биш угаасаа нөгөө угаасаа очих локейшн өөр. Угаасаа очих үстэнд хар хорин бэсний энэ зунаана зураг авч байгаа юм аа заамаа гэл нөгөө ингээс хэрэгтэй юм биш нөгөө ингээл ингэж явж байгаа л шууд эдгээр амар солон зураг авч байгаа юм байна. Угаа цаашаа булган руу гэжсэн болохоор окей булган руу амар солонгасаа булган руу юм гэж бодоод хар хорин руу орохгүй шууд амар солон руу 400 км явж байгаа шүү дээ. Хүн ингээд дархан 310 км л дээ. Дархан өнгөрөөд ингээд яваад тэгээд тэгсэн миний хажууд тунсаг суужсэн нөгөө ингээд хамт явж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нэг натаа ирсэн намуулаа. Яана ямар тэнийг юм би одоо нэр юм уу мэр юм уу видео гэлээд үнэн байна нэрэ яана гэл тийрэл тэ уурлал. Чи найзаа майзаа энэ чамайг түмүгэн хүлээж ин гээд тэгээд би за буцаад 300 км яваад хотороод тэгээ хар хориндоо дахиад 300 хэдэн км ингээ явах юм байна гэдгээ би мэдчихээд бараг гэсэн чинь тунсаг миний хажууд суужаад тэгсэн чинь андуурсан үү те за ёо угаасаа тэгээ би тамирах хурцлаад тамирахаа би яанаг тамирахаас хайж байгаа шүү дээ. Би ч та тантай нөгөө бичиж хагаад хар хорин биш нэ хамрын солоно гэж боддогоор бодоод нааш ирчихээ гэсэн чинь тийм байна боломжтой явах хүрээ тий гэдэг. Бүр ингэ нөгөө бүтлгүй бүр мэдчихээ бүр ингэ тайвширсан хамгийн хоёр ойрын хоёр хүн байгаа. Тэр хоёр хүн чинь нэг нь хамт амьддаг нэг нь хамт ажилдаг хоёр хүн. Цаг болоход баг байхгүй байх. Одоо яг нөгөө хөрөөл явчих. Тийм ерөнхийдөө бас нэг тэр хэмжээнд очиж байгаа юм шиг тэгээд гэрт ингээ ямар нэг юм асгаж зутгаад яг юм хүүхдийн байдалтай тий ингээл яг хүүхдийг хамт асгаал зутгаад асгаж идэл ингээд байж. Гоо өөр бүр хол хид рүү явцаагүй ямаа та. Зүү юм руу явчихгүй юм. Би бол яг ингээд хамт ингээд хүмүүсч ингээд бас ингээд машин ингээд 300 км буцаа 300 тэгээд тийш дахиад 300 900 км яваад шүү дээ. За түн унтлаа шүү. Бараг уусарч. Харин тэгсэн шүү дээ. Тиймэрхүү хэмжээнд гэхээ чи хүүхд төлчихэд байхгүй хажууд нэгээд
Камерын хажууд. Зөв нөгөө чиний Түнсгээ хажууд. хурдан ярьдаг ч юм байхгүй. За ажиллаа бам. Окей. Фүүн гэж. Яг тэр зам байна шүү тий. Тэнийг өөртөө итгэлтэй. Хараа. Гоё штэ бас. Сүүлдээ шинэ өөрийгөө шүтээ язах шиг тэгэл ингээд за угаасаа л чи тэнэг штэ гэл. Яах нь өөрийгөө тийм. Гоё штэ бас. Би яа сайхан гисэн. Алтан газар ресторан гээл манай хэд мань лайв юм. Чи лайв гээл ороод иргэл. Дугуугаа унжаагаал хар хүүтэнд лайв даа. За гэл. Лайв сонирхолтой болохгүй. Энд нөгөөд байна гинэ. Нэг юм болсон. Ороод би таарч хэлий. Нэг юм болсон. Яг юуг нь мэдэхгүй байна. Өрөө гэсэн. Нэг зүгчэнд бол ахын дөө. Хүнтэй VIP нь хаана байна гэл. Бүгд рүү н орлоо. Ер нь биштэй л явлаа. Тэгэл за ахын дөө гэл. За ээж гараа би эргээд ороод ирье гэсэн лайв таслаа. Хүч манайд энд авсаа дийсэн гэсэн. Гүү байхгүй гэл. Тэгээ нөгөө лайв руу орсон бүүн комментүүд жижиг ах зургийг нөгөө лайв дээрээ. Энэ алтан газрын энэ салбар шүү, зайсан шүү гэсэн баруун дөрөв зам. Дахиад дунгуугаа чигээ. Гонцоо. Тэгэл дахиад төхүүлээ лайв хийгээл. Андерсон байна. Нөгөөд чи энэ үсэн гинэ. Бүр уурлаа. Тэр чинь яага бас нэг 5 км дотор амьд. 5 км дотор юм аа. Өөш 300 км мухар авчиж байгаа. Тэгэл тийшээс бууцаа. Хүү. Ажид уусаг нэг шил бэлзэж чад. Унтлаа гэж. Тэгээд тамирах хүлээж байгаа бүтэн групп намайг өглөө хүлээж байгаа. Гоё шиг. Гэтэ манай урлаад өөр зураг мөр авсан. Пост явуулсан юм шүү тий. Хар хорн биш амар хэсэлсэн шүү гэдэг. Хар хороо. Зүгээр би шүү хар хорин гэдгийг мэдчихвэл хар хорин явах замыг одоо мэдэн шүү дээ. Хамгийн сайн тий. Ингээд бас ингээд бүх замаа мэдж байгаа. Зүгээр л 100 шоу утсан юм чи нөгөө нэг Арханга пистол руу явж байгаад увсын нөгөө тайг шоу руу очсон уу? Өө тэгээ. Улаанцын андуураагүй зүгээр л хинэггүйгээс л болчих. Тэгвэл ер нь тайг руу явмаар бол за би Арханга фестивал ормоор ах юм гэж бодвол ямар нэгэн байдлаар яг тийшээ очичвол тунсхийг гомдохгүй хаа. Хойно унтуулахгүй хаа. Зон хэрэг шоу утсан уу? Шоу 100 100 Хэдэн стал орсон? Тэнгэр л явс тайг маяг өстой араа мара бүгднгээр л орсон. Наад нь гисэн нөгөө 1 сараас 6 сар хүртэл 5 сарын сүүлд хүртэл нөгөө шоутай байсан. Ааха. Тэгээ сайхан тий. Намайг тавиач гэж зүгээр. Намайг хорхийн зунтаа гэж. Би ч гараач мөксөл удаа. Ажиж тавцгаас суулгаж аваад. Бишгүй. 100 сайхан шүү тий. 100 сайхан шүү ээ. Гэгээ минь яа. 100 болно удахгүй болно гэж бодохоор нэрээ. Арай болоогүй шүү. Ордон Цагаан сар өнгөрөөл яг 100-ыг яри. Төгчийн та гэд сайхан цаг ирж ин та гэд. За өнгөрсөн үе рүүгээ очиод манайх ийм амар тийм гоё юм асуултууд асуудаг шүү. Титэм асуултууд. Тэгээд өнгөрсөн үе рүүгээ очиод өөрийгөө одоо өшгөлөд аммаар үе чинь одоо аль үе вэ? Яг нэг өөрийгөө өшгөлөөд авмаар уу юу? Тэр агшинд л би нэг тэр үед өөрийгөө болиулмаар байна гэдэг ч юм уу. Хөх. Би тийм алдаагүй. Чи тийм ямар ч алдаагүй Би байна. алдаагүй. Би тэгтэй байгаа. Яах юм бас тий. Яа. Яг ер нь бол нөгөө өнгөрсөн үеүгээ хэрвээ очивол гээл те ингэндээ тэгэндээ гээл 90 онд очсон бол ингэндээ тэгэндээ те бараг л 5 настай байхдаа хийж авда нэг давхрын байрнуудыг аав гээл гоо те хилэндээ ухааны юм одоо хүн болгонд байдэн шүү дээ те. Тэгээ ингээд төсөөлөл ингээд явж жагаад гэр бүл дээр очиод хэрвээ тэг явцсан бол одоо чинь гэр бүлтэйгээ уулзаад те одоо ингээд тусагтаа уучраад тэр хүүхд гарахгүй байвал яах вэ гэдэг дээр очиод бүх хэрвээ гэдэг юм байхаа болчдөг байхгүй миний бодол. Тэгэхээр нэг хөшгөлж авахгүй хуу. Тэгэл ер нь бол хамгийн одоо намайг юу тулсныг яаж хичээж яваад яг өдий дээр хүрснийг те. Тэгэхээр энэ алдаан ч вэ нөө оноон ч вэ нөө өдий зэрэгдээ суусныг бол хамгийн сайн мэдж байгаа юм бол чи гэж боддог байхгүй одоо чинь энэ олон урлагийн хүн дундаас хамт өшгөлсөн бол хамт ингээд өссөн болохоор хамт өссөн болохоор тэгэхээр би бол эргэж очиж бол өөрийгөө нэг хөшгөлөхгүй. Ер нь ингээд яг тэнд байгаа тэр хийсэн алдаа тэр хийсэн оноо яг өнөөдрийн намайг бүтээж байгаа. Бүтээсэн. Тэгээ би бол яг өнөөдрийнхөө өөрийнхөө ингээд бүтээсэн байгаа амьдрал ах уу одоо юу гэдэг те одоо эртөө бол айгүй хайртай дуртай.
Тэгээд Өөх би чамайг өстэй ингэж хариулна гэж бодлоо. Би бүр нам боллоо шүү дээ. тэгэхээр зүгээр энэ нь бол нөгөө одоо байгаа юм да айгу сэтгэл хангалуун байдаг гэр бүлдээ ч юм уу. Тэгээ энийг бол айгу их төсөөлж бодож исэн юм. Гэхдээ одоо өшгөлж аваад энийг л хийцэн бол гэж төсөөлж байгаагүй юм байна л да. Энийг чи буруу хийсэн шүү тэгээд ингэж тэгээгүй. Ядаж сайн нэг Амарын цолн руу харуулга очиод өшгөлж авахгүй. Окей эн чинь тэгээд одоо энийг ингээд цанхаа доошлуулж удаа гэж буруу яваад шүү дээ. Үгүй одоо тэгээд юм бол чи тэр яриа одоо ч гэсэн энэ контентэнд ингээ яригдчих байгаа байхгүй. Юм бол одоо тийм үеийн үед одоо бидний ингээд манайхны ингээл нэг гал тойроо сууж явтаа ч гэсэн наа нэг балаа чин тэгээ явж идэв шүү дээ. Ингээд яриа болоод бийж идэг дурсамж болоод байж байгаа учраас энэ бол байж л гэсэн дэр баг. Тэгэхээр яг одоо байгаа би бол байгаа юм байгаагаар л алтай оноотой одоо амьдралтай хайртай тийм одоо байгаадаа хэлдэг ш заримдаа нөгөө аун танк ми гэх тийм би одоо ингээд одоо ингээд заримдаа маа зулгаа хэлдэг ш 2 минут сторог мэдэн штэ ингээл өөрийгөө шагналаа өөртөө баярлаа гэж ингээд жижигч өөртөө урам өгөөл байж идэг. Тэгэхээр би бол бүгдэнтэй л эвлэрчдэг шүү дээ. Окей. Энэ ч л одоо юу шүү дээ. Алдаагүй байвал одоо юу биш шүү дээ, тийм. Авьяасгүй байвал одоо юу биш байхгүй. Тэгвэл манай нөө үндсэн асуултанд яг л тодорхой хариулах юм байна. Хариулт нь бол тодорхой юм байна. За яг л асууч л да. Илүүдэхгүй. Илүүд бол хасан үстэй хариулах чи on and off хоо. Саундын хаяа чинь би баг тийш яг ингэж шүү дээ. Одоо амьдралынхаа энэ үе хүртэл одоо туулсан амьдралынхаа хамгийн одоо чихэрлэг одоо амттай байсан үе хэлээч. Хамгийн амттай байсан үе гэвэл аав ээж хоёрыг хоёулангийн амьд байхад нөгөө шинэ үе продакшн жүжигчнэр орсон дарханд очиод тоглох хамгийн амттай байсан. Яг аав ээж хоёр маань хамгийн гол үзсэн хамгийн анхны тоглолт манай нөгөө би чинь бүжигчин байсан шүү дээ. Оюутан байхтай шүү дээ. 3 дахь курс дээр лөө тэгэл боёох зарлал яг дархны театр нөгөө бидний нөгөө түрүүний яриадсан залуучууд театрт нөгөө тоглож исэн хүүхдүүд залуучууд театрт үзэж исэн хүмүүс маань ингээд бүгд суудсан багш сараагч мараагч суудсан голд наав гэж хоёлаа суудсан тэгэл манад шинээр жүжигчнэр бүжигчнэр орж байгаа жүжигчин одоо иргээл оюутан байхтаа зарлал дархны театрт аав ээж хоёр нөгөө урагшаа гараа бүжигчин үуч ёсолж исэн тэр л ингээл одоо л үйдэг шин. Дахны уугуу бол тийм дахны уугуу хүүхд таанар нутгийн хүүхд юм байна. Ингээ шинэ үед тэгэхэд шинэ үед амар байсан. Одоо 2011 оны тухай юм ирж байгаа шүү дээ. Оо 3 дахь курс байсан юм шүү дээ. 3 дахь би чинь шинэ үед орчихдог гэсэн. Тийм шүү дээ. Тий оюутан багтаа орсон. Тэгэл тэр үед чинь тэгэл зарлуулаад ёслуулж исэн тэгэл аав ээж хоёр минь хоёлооч. Би чинь нэг шинэ үед орох тийм юу байсан шүү надаа. Тэгээ над хэлжсэн тийм. Одоо яг ирээ хэлжсэн. Одоо яг ингээ гад тийм. Тэгэл тэр үе л их гоё тийм. Яг гоё байлдаг шүү дээ. Тийм ээ. Би өөрөөр бодсон байна. Хэрвээ би чамайг хэрвээ ингээ энэ асуултанд бол яг одоо минь байгаа юм л одоо юу гэл яг гэж хэлэх юм байна даа л гэж бодсон байхгүй. Одоо л нэг тэр бол бас хүний гоё аялал боломж олж байгаа бол тэр бол үнэхээр бас амттай шүү дээ тийм. Яг би бүр ингээ нүдэнд дийдэг байхгүй. Яг ингээ яг байсан. Аав ээж яг ингээ голд үгээрээ бахархаал. Тийм аав ээж бас амар үзүүн штэ хөө. Йоо. За нөгөө их ингээ нэг ингээд сэтгэлийн амар амгалан гэдэлж байгаа байхгүй. Ийм том газар ингээ орчлоо. Одоо цаашдаа алцахгүй байхаа гээл те. Тэгэл тэр аав ээжийн бас хамгийн гоё момент. Тэг хүүхдээ яг сонгосон мэрэгчлэрээ ажиллаад амжилттай тэр олон алдар нэртэй хүмүүсийн дунд ингээл завлагдаад явж ин гэдэг бол аав ээж хоёр хүний хувьд бол окей миний хөө гэлээс айгу гоё цаг үе. Тий 11 он гэдэг чи одоогоос юу 14 жилийн өмнөх үйл явдал. Тийм байна. Надад амар сайн байсан шүү дээ оюунагч маань. Бол аавыг бол их тоотой харсан. Харах болгонд л нэг нуунаас намхан одоороос намхан. Ээж нь өндөр. Амар сайн. Ээж нь ачааг өндөртэй. Оюунагч бүр. Би оюунагчтаас өндөө тарцсан маань нарны орол энэ төстэй. Тэгэл од ч нарны орол их явж байна. Кино нээлт болгоныг маань үзсэн, тоглолт болгоныг маань үзсэн. Ганц найзын маань ээж те. Тэгээ гоё урам хайрлна, гоё үнсэн, гоё тэрвэрнэ, гоё үг хэлнэ. Тэгээ гоё юм цих нуруутай, тийм гоё юм босоо нэг юм. Бараг л одоо эмхтэй хүнийг ч одоо юу хийх хямартай гэдэг нэг бараг одоо эр хүнд байдгүй хямар одоо байдаг хэмэрч гэх юм уу. Эр хүн шиг гоё бүүж хэлдэг. Яг илүү дутуу цангүй. Эмхтэй хүн чинь бас нэг ховж шаашаал гэдэг юм байдаг шүү дээ. Тэгэхэд бол энэ олон жил ингээд эмхтэй хүн тэгэхэд тийм байдгүй гэдэг нь сонь те.
ямар тийм хүний илүү дутуу юм ямар тэр нь дурлан морлон тийм ярина гэж байх ч. Зүгээр сайхан ингээл. Зүгээр л сайхан ээж. Тэгээд шудраг сайхан тас ярилцаал уугаал уухгүй бол дуулаад бүжиглээд гой байна уу гой байна. А муухай үед муухай байна. Онцгүй үед онцгүй байна. Онц үед онц минийх өгөөл тэгээд болоо. Зураг авахул. Зураг л үлддэв юм лээ. Зураг авах. Зураг л үлддэв юм лээ. Тийш зураг л. Цаагийн ээж би дуурийн зураг зөндөө. Янз янзаар болсон тий. Би дуурийн ши ингээд том гэх. тий. Би дуурийн зураг ши зөндөө байгаа. Том багаараа байгаа. Өөр би дуурийн нөгөө диплом дээр чи ээж би тэрий хоёр цэцэг аваад ирж байгаа шүү дээ. Диплом гардахаа чинь манай сорги манаас нам хүүгээгээ бодсон шүү бас Хөөцсөн нөгөө ба шүү. бид тэр чинь бас хоёулаа одоо ингээд бас амьдрал үзэж яваа хоёр юмтай шүү дээ. Хоёулаа аав ээжийг алдсан. Тэгэл нэгийг нөхөөл манай ээж чинь тэгэл за окей гэл миний хүү гэл миний хоёр хүү гэл боддог гэсэн. Тэгэл одоо цаг хугацаа хурдан юм ба тийм ээ өвгөө. Авил сэрүүн байсан бол зүгээр болгон шүүп авч өгөө. Үгүй. Одоо юм боддог байхгүй. Дотор шүтүүд нь бүгдийг нь алтан шүт хийлгээ. Одоо маа Аазар аваа биччихсэн. яа маань байсан бол тэр. Ямар машин яах юу авмаар байна гэдэг. Яг зүгээр ямар машиныхаа зүгээр юуг нь хэлээ. Toyota байна уу? Suzuki байна уу? Зүгээр шууд захирал дээр нь явж ороод зүгээр танаахыг би зүгээр ингээд нэг машин өгөөд гэхэд аав ээж таарэ. Яа сайхан. Аялуулаад, амруулаад, сувлалж явуулаад нэг бөөцөл гэсэн. Тэгээ дааш тэгээ хүний амьдрал гэдэг чи одоо яг тий одоо нэг алдаатай, оноотой тэгэл яг бүх зүйл ингээд бүртгэхийн цагт ингээд дутуу тий ингээд яг тийм байдаг. Тэгэл яг тэгэл чипчүрийг тэр бүх хатуу юм өдөөс эрэхтэл суулгаж штий гэж боддог. Өөртөө л одоо сайн аав ээж. Тий. Би одоо ингэж бодсон шүү дээ. За юусэн л би удаар идэх хэрэгтэй юм. Ядаж нэг үеийн хаамжилтаа яваг харах юм байна. Гэр бүлдээ гэж бодсон шүү. Тэр тал дээр тэгэл Хамгийн их ингээ амжилттай ахтаа өгүүлдэг тий. Оо яг энэ хүчээж дараалсан лав дараалсан. гэтээ харсан нөө. Би л харсан сайхан харсан гэж бодсон. Сая одтой бүжиглээ тэр ёо тэр дугаар бол бүр үнэхээр тэр бол тэр зүгээр бүр ёо тэр зүгээр тэр шоуны зүгээр одоо юу хэрвээ ялагч байсан бол яг тэр дугаар яг бүр үнэхээр тулталсан бас амар гоё байсан. Тэр нэрээ тэр ингээд бодоход бас нэрээ баргийн хүн бас одоо юу гэдэг те тэрийг дийлээд тэр хөдөлгөөнтэйгөө тэр аян дотроо тэр юмаа байраад ингээд яа нэг хэцүү юм да те. Зарим хүн бол одоо жишээ нь би бол нэрээ тэр үед бол яг тийм нөхцөл бол сулраад унчих واخа сөхөрчих واخа тий. Юу хамгийн гол нь тэр чинь маш олон удаа бэлдсэн баг шүү. Шууд нэг удаагийн үзүүлбэрэд гэж байхгүй тий. Дуугийн сонсоод чадахгүй. Тэгэл ингээд тэр дуу чи өөрөө ямар амар дуу вэ? Би тэр дууг яг шээ тий. Яг сонсоод бүр яг сургуулийн сублотник болж исэн зөө. Яг сублотник болж явах тэр дууг сонсоод зүрээ юу ингээд хамаагүй юу болоо тэгээд нөгөө хүний хажууд тэлтэй шүү дээ. Асуултаа биш шүү дээ. Тэр хол очиж жагаад тэгээд яг ингээд сөхөө суучих жагаа. Тэгээд хасгадаг байхгүй. Тэгэхэд бол одыг харахад бариад байгаа нь өөрийг нь улам зовоогоо тэгээд хатсан. Тэр секунд дойл болох ямар удаан те. Тэгэхээр амар удаан санагдсан надад. нэгтгэс 5 дахь хооронд тэр чинь бүтэнсэнд бүжиглэг нэгтгэс 5 дахь хооронд аян нэрэл, зохиол нэрэл, зөвшөөрөл аваад нэгтгэхэд би бодсон за яах вэ гэдэг. Асууж байгаа шүү дээ. Одоо бидэд ингээ шамд ингээ ийм зохиол ингээ таарсан байна. Ингээ болох уу зөвшөөрөхгүй гэдэг нөгөө саналаа асууж байгаа. Тэгээ би нэгтгэж заавал гэхэд би эхлээ бодъё. Аяа сонсё. Тэгээ хоёр дахь за гоё нэг юм үлдээ чи одоо ингээ YouTube руу ороход тэр айгаа байгаа шүү дээ. Монголыг үзэхэр ингээ тэгээ ботчоод за окей гоё. Тэнгууд яг нэг тухайн үед чи нөгөө ингээ би танаа хамаат нь чамайг дэмжиж байгаа шүү. Ээжийн талаа аавын талаа танихгүй зөндөө бол ингээ бүр ингээ салаалцсан байгаа шүү дээ. Тэнгууд амар олон хүмүүс үзэж байгаа юм байна. Эднэрт ч гэсэн ингээд тэр хүний хүүхд өдий зэрэгтэй яваа маань гэдгийг бас харуулаад сануулаад бахархуулж болох юм байна гэж зөвшөөрсөн байхгүй. Тэгээд зөвшөөрчөөд аяа тэг бүжиг битгий гэсэн чи болохгүй. Тийм. Дийлэг байхгүй. Оош амар. Тэгээд заяав дээр яриа за айгуугэр бэлтээ. Юус айгуугэр ихлэ бүжигээ гаргаж. Чи аян дээр энэ тэдэн тоо гэдгээ гаргачих. Хоёул дандаа тоогоор гаргая. Тэгээ заяа бүжгээ аян дээр өөрөө вайлсэрсэн шүү дээ тий. Удаан вайлсэрсэн. Тэгээд заяа гаргачаа за яг энэ тоо шүү гэд тоогоороо яваад 5 дахь хүртэл тоогоороо яваад. Тэгээ заяа за дан гэл яваал. Тэгэл чинь болохгүйсэн. Тэгээ нэг ингээл бас бүжгээ аян дээр болохгүй. Тэгээ хагас өдөр заяагийн багш дээр очиод. Тэгээ за ийм юм байна гэ. Тэгээд аяа сонсоод эн чи ийм өгүүлэмжтэй ингээд бүр бас ингээд задлаад энэ дээр ингүүл гоё гэд. Тэгэл тэр оройч хагасааны оройч баг. Тэгээ за окей 50. Тэгэл сад тавьж.
За болчих واخаа гэл. Онгоолгож Тэгээд онгоолгож авал за одоо нэг гайгүй бах гэл. Тэгэл окей гээл. Ер нь яг бүжиг эхлэх моментэд тийм гайгүй хаа гэж бодчихсон байна тий. Тэгэл ингээл Ярин аяа шүү гэлөө. сонсоогүй ингээл байж байгаа. Өмнөх бүх бүжигч нөгөө өмнө орхон өмнөийг сонсож байгаа гарч байгаа шүү дээ. Тэгээд та сонсохгүй байж гэл. Тэгэл бид чинь нөгөө өмнөх яриа спикерээр явцсан чи ингээд гэдүүгээд ингээд гар явцсан. Дүү тэгэл ингээл зүрх балгаал. Тэгэл ингээл аяга дүүрээл бүр ингээл яг нөгөө би ийм учиртай байхгүй гээл ингээд нэг яриа авчих. Бид нөгөө өмнө яриа авчихсан. Тэр нөгөө заалаар сонсогдоод би чааш харсан байдаг. Тэгэл ингээл дүүрээл ингээд нэг сандрахаар нэг юм толгой иргэдэг шээ дүүгээд нэг За тэр цэгнэж аваачаа тавьчихсан шүү дээ. дүүгдэн ш тэгэл дүүгцэн. Тэгээд байсан чинь ингээл ингээ байсан чинь ингээл заяа сандраад байгаа юм гэдэгдэл би ингээл огшоолуулах гээд байгаа юм гэдэгдэл. Тэгэл яхаа нөгөө жүжигчний мэрэгчлээс сурсан болохоор нөгөө ингээл контролд гол хичээгээл тэгж байгаа л тэгэл мэдгүй. Яг. Тэгэл Тэ яг миний амар зөрөгтэй тэрийг Оо, нэг лаг даваа хийсэн. гарч. Чи бол Үнэхээр тэрийг бол мундаг гэсэн. илүү Хамгийн хийсэн гоё хүмүүс. нь ээжийнхээ хувцыг ингээ яг гоё бүжгийн плажгаа тэр ёо ямар хайр байсан бэ. Бүр үнэхээр гоё. Одоо тэгээ яг л чиний түрүүний хэлдэг шиг YouTube-д ингээ тавьсан. Одоо тэгээ тэрий чин дараа хөөч өөзэн, дараа охинтой болоод охин чи өөзэн гэд ингээд үргэлжилж шít. Тэгээд аа манай энийг ингээ даваа гарсан юм шиг тэгээ бас нэг бодлын маш том одоо ингээ ярихаар бас ингээ огшоод гайвшаа. Амар чиж тэгэн гол нөгөө ингээ хилэмж нь ингээл тэрний хөдөлгөөн айн гоё л та. Тэр чинь ингээ нөгөө зүрхнээс гарч байгаа юм чижээ амар. Тэгэл ингээл заал үнэл тэгэл амар тэр хэсэг шүү дээ. Мондаг давж гарсан шүү минь. Бүжгээр одоо үзэгчдийг анх удаа ойлгуулсан тийм болсон л та. Бүжгээр одоо хүнийг ойлгуулж болдгийг тэрүүгээр харуулсан. Жижиг ах төр чинь нөгөө нэг анх нөгөө нэмэг харамтлаа хийчихэд нөгөө нэг анхны дуугаа тэр чинь яриатай дуу учраас гархаа яана маань ер нь жоохон инээдтэй гэж болно шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг тэрийг анх санаараас тэр ингэ дуухад дуугаар ингэ хүнийг инээлгэж болсон байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө нэг рэпрүүд маань рэпчд маань дуугаар хүнийг инээлгээд гэл тэр үед би бас өөрөөр ингэ барахчихсан байхгүй. Яг тэр шиг яг чинийх бол яг илүү одоо левел ап тэгээд яг бүжгээр бас ингэж хүнийг одоо ээжийн санаж одоо ойлуулна гэдэг чинь тийм үстэй шар гэдэг кино чинь цаг 40 минут ингэж явж иж тэр нэг моментн дээр тас гэдэг үзэгчийг ингэ яадаг шүү. Тэгэхээр чинийх бол тэр 2 минутанд бол ингээл бас шууд ингэж яана гэдэг чинь бас чи бол амар тэр бол хиний ч одоо ингээд нөгөө чи ингээд гаргасан. өөр ингээд бариад ингээд хамаг юм чи ингээд чичрээд байгааг ингээд хараад бүр ингээд яа гэл яа яг амар тэр үе одоо арзаад шүү дээ. Манай гэр бүлээр байсан тэгээ. Тэгэхээр тэгээд тэр чинь нөгөө хэлэхгүйгээр яг ээж зориулж байгаа гэдгийг хэлэхгүйгээр одоо чи нэг 8 дахь дугаар байлоо 9 дахь дугаар байлоо. Тэгээ байж байгаа нөгөө ихч одоо манай ихч нараа ээжийн дүүнэр мөндрийг биш нэг гэр бүлийг нэг нь авчихгүй байж байгаад тэнд гэр бүлийнхний ээжийн бүгдийг навчиж өгдүүлсэн. Тэгэл тэд нар ч юм байсан. Тэд нар ч яг тэднийг бүр байгаагч контролж чадаагүй. Арайд идэг. Би бол тэр төсөөч тэр бөө юм бож байгаа. Усаад таа тэгээд бөө нэг залуучуудтай том биетэй залуучууд тэд нар бүгд нурууг нь зохиол ингээл бүр ээж дүүнэр чинь тэгэл ч нэг тэгэл тэднийг зүгээр авчиж ирж байгаа. За та нар нэг энд нэг байцгаа гэл. Тэгээ нэг авчихсан. Тэгэхээр яг нөгөө ерөнхий бүр ингээл гэр бүлийнхаа тий хамтлагч гэр бүл юм шиг. Тэднэрт нэг юм барьсан юм болсон. Тэгэл одоо бас ингээд гоёо. Одоо ингээд хараал үлдээл тэгэн гуталж одоо чинь нэг энэ шоу дахиад шаашаа үргэлжлэн дээ. Тэгэн гутал тэрэн шигс гэдэг юм уу тий. Одоо энэ дэр үзүүлбэрс гэдэг юм хүний сэтгэл төрсөн гэдэг. Энэ бол өрөвдүүлэх гэж бас биш те зүгээр мэдрэмж нь байгаа учраас тийм хэмжээний мэдрэмж өгөөд одоо ийм номер гэж яригдах байх л гэж би бодсон шүү дээ. Тэгэхээр ингээд гой дурсагдж идэг яригдж идэг байгаасаа л гэж бодсон. Ариун нандин мэдрэмж тэр бол үнэхээр тэр чи одоо ингээл айгүй олон хүмүүс гоё буян штэ тэр чи одоо ингээл ээжигээ санаад те тэгснэ хүүш одоо ээжиг нэг ингэж чи те гээл одоо те тэр юм чи одоо амар гоё дэлгэрэн штэ ээж тэр тэгсэн ш надлаа айгүй их хүмүүс тэгсэн нэрэ маргааш нь шоу үзчихэд маргааш өглөө сүү аваад ээж тэр нэр очсон гэдэг юм чат би шууд ээж рүүгээ залгасан уйлал дуусаал ээж юу гэж юм зүгээр те айгүй олон хүн тэгсэн ингээд надлаа тэгсэн тэгэл би за гээл ингээд хэдэг чин гоё ингээд шууд утгаараа тэр чинь нөгөө инфлюенсер болчих واخ шууд бид нэрийг нөлөөлөл гэдэг чинь тэр байгаа байхгүй те би найз нь ингээд те одоо ингэж шүү та нар одоо яг хэрэг байгаа бол амьд дээр ингээд сайхан хайрлаарай хамгаалаарай гэд ингээд хэлж тий харамсваа тий би одоо ингээд айгүй их ингэж шүү гэд яа найз нэг бүжгийн шоунд нь ороод найзын тухай дуун дээр
Бүгдийн найзуудтайгаа шоолт нэг амар бүжигд яг. Аа битээ би яагаад юм бэ? Уучгаа. Өдига чилж өөрийгөө омар тэгээд найзгаа урдах архийг хүртэл хүмүүс ууцсан. Тэгээд өөрийгөө барьж урьж байгаа л. Тэгээд өөрийнхөө хоолойг сонсоод би их найзтай хүн дээ. Тэгээд манай найзууд наа үзчихэл байгаа хэрэг. Нөгөө хоолойг сонсоо манай найз. Тэгээд ингэж гал бүжиг нэм. Өөргөө нэг бол бас аав нарын тухай яд юм уу? Аав нар чинь чаавас өөр магтуулдаг шүү дээ. Хүмүүс ээжэл гэдэг болохоос аав гэдэггүй байхгүй амар хэцүү. Аав дандаа ингэж би яагаад энийг мэдэж байгааг би энэ жилээс нэг өвлийн хүүхдийг зарж байгаа. Тэгээ гоё хүн болгоныг гоё дулаан юм гоё брендийн гоё хүүхдийг өмсчихөөсөө тэг хямдхан байгаа авчаасаа гэж бодож байгаа. Эмэгтэйчүүд ээжүүд техникүүд л аваад тэгээд өөр юм би тэгэл яа ингэ ирчүүд нь харагдаад байгаа. За үрийнэ болчихно. Энэ зүгээр шүү дээ. Тэгээд толинд хараад амар бүр нэг синтфон бүр доошоо унтсан байж байгаа чинь зүгээр энэ үлээ болно гэдэг. Энэ өвлтэй. Минь авчихгүй гэл хөөр нүдэн нүртэл догтлон өдмөстэй минь авчихгүй гэж. Тэгсэн манаа ерхий бас юм монголчууд тийм шүү шүү. Яг нүдэн ингээ харангууд яг нэг буйнагийн нэг богино дуудуулсан шүү цааш киноныхаа тий. Цас орж явах тий нүдэн нэлмэстэй тэр байж байгаа. Буйнагийн тэр дуу би нөгөө яг зүгээр өөрөөр маазаж бичсэн л тэгдэг яг тэгчихсэн. Чи жинзи үе би гэх юм уу? Яг юм өөрийгөө гэж байна. Чи яа тэгээс нүдрөө цасарч юм аа Аа гэдэг. чи бид ихшээ заад. Дийлээгүй нүдрүү цас орсноор Чи жинзи үе би гэх юм уу гэж би чи баахан дарамжсан. өчнөө синдүүлсэн тийм хайр дурлал бэлээ шүү гэдэг ахтал үгүй цас гэдэг. Тэгээд яаж л одоо гэр бүлтэй болж байна тий. Эхнэрээсээ л инээгээд байгаа болчих. Тэгээд одоо буйнаар нь явуулсан. Тэний хүмүүс бас 90 зөндөө биш үү. Мөн зүртэй хүмүүс нэг. Шоуны хамтран ажиллагчаар Бөөндө Карго. Би одоо хитэ асуултсан. Чи тэгээд хурдан хариулна шүү дээ. Энэ ерөөс юм ухааны асуулт биш. Манай нэвтрүүлэгч гэсэн угаасаа ямар ч ухааны биш. Зүгээр л гоё. Шүүхөө явж. Шүүхөө явдаа заавар ойлгомжтой. Ингээд нэг хурдан ер нь бол жоохон гажгаж асуулт зөө. Таны амьдралыг хамгийн муу дууны сонголт юу вэ? Хамгийн муу дууны сонголт. Миний юу? Үгүй шүү. Одоо ингээл амьдралдаа ёо тэр өстө фейл дуу байсан надад гэнэ өөрөө дуулахад ч юм уу. Одоо юу ч гэж ойлгоод хамаагүй хариул. Дуулдаг өөхөө. Яг надад ч нөгөө асуулт нэг сонь минь асуултаа ойлгохгүй л да би. Таны амьдралыг хамгийн муу дууны сонголт юу вэ? Муу дуу. Одоо чи хоолоо хүрээгүй ч нэг дуу дуулж байгаа. Чи их каракетсэн доо. Хоолоо хүрхгүйс тэрээс хотлоо байсан юм. Тийм юм би яст их дуулдаг юм багш. Наач яг тийм шүү дорж ирэхгүй л. Тийм ээ. За. Та хогийн сав уу эсвэл угаалга юм шин үү? Би угаалга юм шиг. За, хамгийн гоё үнэртэй гэхдээ хамгийн үнэтэй зүйл юу вэ? Хүүхдээ үл. Хэрэг таныг хулгайч хулгаалвал тэд нарыг та юу хэлэх байсан бэ? Тэд нараа. Тэд нараа гэрээс хөвлөж шүү. Одоо би асууч нэг бас. Хамгийн 5 шит бүжгийн жанр. Хамгийн шит бүжгийн жанраа би хэлэхгүй нэрээ. Загаад чадварч яг бодоодох юм. Би яста. Хамгийн шит 5 бүжгээ бүх төрлөр юм уу? Ямар ч заавал латин стандарт биш юм нэ. Дараа нь өөрөөд байгаа шүү. Өөрөөд бүжгийн тул. Хамгийн шит бүжиг. Яаж олоод байгаа зөө. Яаж жоо санаад байгаа. Хамгийн шит айгу тэнэг бүжиг гэлөө. Юу ч нэг юм. Юу ч үж болно шүү дээ. Посток. Посток. Жэв. Хамгийн шит бүжиг жэв. Гоё шүү. Тэр хатасаа өнгө гоё. Хамгийн шит бүжиг юу гэх хамгийн өвдөн цохол ингээд хальтаж яваад хүмүүстэй тий. Хамгийн шит бүжиг ч яста. Жэв. Өөр юу бүжиглээ би чи. Басада бол румба. Румба бүжиглж үзээгүй би. Тэгэхээр өвдөглөөд унаа босоод өвдөглөөд унаа. Эргээд бүжиглж болох бүжиг. Contemporary. Тэр чинь яадаг юм бэ? Contemporary-гоо би өвддөг бүжиг байлаа шүү дээ. Арай дэндүү өвдгөр явд юм л шүү дээ. Өвдгөр бүжиг юм шүү. Хамгийн аминаас тэ
Pasadobl contemporary хоёр ч нөгөө финал дээр бүжиглсэн хоёр бүжиг байхгүй юу? Яг тэрийг аргалцсан юм. тий contemporary алсан шүү дээ. Aquaman болоод Нөгөө үсмсээ хагаад би хаагаа яагаад Харгалцаагүй юу? Хамгийн дутуу үнэлэгдсэн бүжгийн 5 төрөлд бүтээр авах юм байна. Тэр тэн дээр аваад. Чи нэг ийм 3 асуулттай. Зөөж жаб бол би бүр үзэн ятсан зөө. Жабыг үзэн ятсан. Би шүү дээ өөр нэг бүжиг үзээ. Юу хамгийн биш шүү. Жаб чи хамгийн ихэнд шүү. Хамгийн эхлэн тэр нөгөө үгүй. Foxtrot заяа. Биш Foxtrot биш нөгөө юу чи. Google гэдэг чи quick step. Quick step хамгийн тэнэг бүжиг шүү дээ. Тийм. Google гэдэг чи. Гарын урагшаа тий. Ингээ байши Google quick step хамгийн quick step, Foxtrot, jab энэ гурав бол батны. Гурваа жоохон өсөрдөг төрлийн. Айгу балаа бүжиг шүү дээ. Нөгөө өсөрч байгаа шиг харагдаж байгаа мөртлөө яг техник нь доошоо. Айгу тийм доошоо өсөрдөг балаа бүжиг. Доошоо өсрөн гэж боддоо цогтоо. Энэ гурав хамгийн балаа. Би надад ойлгохгүй ч нэг хугацаанд хитэрчих юм байна. Бүжгийн цаг нь очих нэг. Юм энэ чи цогтоо ойлгоогүй шүү дээ. Энэ үгийн гэд байж ил бүжгийн дуусаад би доошоо өсрөх ойлгохгүй. Шүүгч цогтоо миний бүжгөө яава. Цогтоо миний бүжгөө яава. 3 гэж яваа. 5 ч бас их юм байна. Энэ цааштай бас хичээ заяа. Энэ алим юмны 3 гэж яв. 3 гэж яв. Би одоо юу яагаад өөрөө 5 бүжгийн жанрч мэдэхгүй байж. Төрч мэдэхгүй байж. 5 жанр гэхээр би ч одоо ардын бүжиг балет бүжиг баарны бүжиг гэж орж иж. Тэгээд босток гэдэг одоо. Pasadobl бүжиг чи. Pasadobl гоё ш. Тийм гой бүжиг. Тэрийг бол алуул алах юм бэл. Би нэг юун дээр бүжиглсэн шүү дээ. Өөртөө сонгосон. Бороонд бүжиглэх чи юу лээ? Contemporary. Тэр чин бол ялчгүй дутуу үнэлэгдсэн бүжгийн төрөлдөж байгаа юм. Тэр чи яагаад тэгэл хамгийн дутуу үнэлсэн. Манай шүүгч маань тэрэнд айгуу дуртай. Тэдний маань шүүгч нар маань contemporary гэж дахиж үзье гээд нөгөө финал дээр үзсэн. Тэрийг хаа жоо харгалцсан юм. Түүнээс яг contemporary амар хэцүү. Амар хэцүү. Биш нөгөө бас нэг юм хотлоо өнөн бас нэг юм болчихорхай шимтэй болохоор чи ингээ зууралдаад байгаа юм чи. Би яг хоёр нь аргалсан. За. Миний ч одоо юу ч зурх. Хамгийн муу усны цэсэл. Хамгийн муу усны цэсэл та. Тэрс амар хотлоод байг. Боодгоо. Боох амар дургу гэж. Энд чи одоо яах юм бэ? За мэдхгүй байна. Энэ явж байгаа ажлын чи би чи. Гэхдээ наас төвхтэй шүү дээ тэгээд одоо ингээд. Хамгийн дургу үг. Хамгийн дургу үг. Дургу үг ээ. Аха. Зөлбөн гэдэг. За хамгийн муухай үнэртэй хүнсний ногоо. Хамгийн муухай үнэртэй хүнсний ногоо. Хамгийн өөр эт хүнсний ногоо. Мэдхгүй би ч бас идэх юмд айгуу сайн болох. Надад муухай гэж хэлж бүгдийн гөөхөө. Би ч бүгд нь юу сайн иддэг шүү. Улаан цай баас биш бол бүгдийг идчих. Сайн иднэ. Би шавж хорхоо байна гэж бүгдийг нь иднэ. Ямар хөө аваад ирсэн. Сэрүүлэггүйгээр хитэн цаг сэрж чадахгүй. Эсвэл наад чи чадахгүй, сэрүүлэггүй шүү. Үнэхээр чадахгүй. Чиний аамаар нэрэ тагтаа ярьсан бол тий. Би ч сэрж чадахгүй. Сэрүүлгээр сэрнэ. Унтаал. Тэ өөр юу асуумаар энэ тий. Десант тахтаа бол найзлуулмааргүй л юм. Чийс авчимс амар унтдаг ч. Яхит л унтдаг. Тийш унтан шүү дээ. За шүршүрт бол ганц хамгийн бест дуу гинэ. Дуулдаг. Аха шүршүрт. Шүршүрт ер нь дуулахгүй дээ. Би ер нь гэртээ шүршүрт байгаа гэж 7 хоногийн одоо чинь нэг 6 өдөр бэлтгэлтэй байдаг болохоор ерөнхийдөө байнгын фитнес дээр л уучдаг. Хүмүүс ажил ерөнхийдөө дуулахгүй. Харин шүршүрт жоохон бүжиглэх юм байхдаа дуулах байхдаа муу маалт явах юм багтаа гэж. Нөгөө шүүгчдийн өсөлтөөр нөгөө бороотой дуус яасан contemporary. Тэ ерөнхийдөө нэг жоохон Майкл Джексон хийх маягтай шүү буулсан. Тэ дуулахаас илүү шүршүрт жоохон бүжгэлнэ. Эргэж мэрхэд ч гоё идэв. Үнэхээр бүжиг юм байна те. За манай од миний найз бол аль ухаарлын баг ухааны подкаст бол сайхан ярихаар болсон юм. Би ч одоо уулзаагүй бас яриаггүй уудсан байна. Шаад өөр ус. Хүн бас өөрчлөгдөн. Би өөрчлөгдөн гэж ерөөс боддог. Мангар хэмээрээ гэж үзэж. Мэж тэгээд фантастик зураамаар гэдэг мэж гадны нэг зочин яваад нөгөө онгоцны бодлоо аваад ингээд яг ингээд бочтой бүгд нэг хараад богино хугацаанд. Гэтэ нэг бодлыг бас айгүй гоё те. Тэр олон мэдээллийг мангар богино хугацаанд ингээд нүдэнд харагдал ингээд ингээд киноныхаа энэ жүжигч ингээд гадны жүжигчний хариуцж аваад ингээд продюсер нэг ажиллаад ингээд энэ киногоо өөрөө энэ орноор нь авч явсан юм байна ингээд бөөндөө тэнд уулзсан юм байна ингээд ингэсэн юм байна. Бүгдийг ирчихсэн. Тэгсэн чинь алдрах гомдоод тэгээ алдрахыг дахин сэтгэлийн цаад цаад ингээд авчираад тийм л юм ярьдаг шүү дээ тий.
Өө тэр чинь тэгсэн ингэж байгаа амар гоё ярьдаг шүү дээ. Хүзэр мүзэр тоглож. Тэр чинь тэгсэн ингэж байгаа. Яг дасгалт нь яг энэ үгэнд пан мэдээлэл өгөөд наам зогсоо шүү дээ. Тэгээд тийш харж амир яхтай яриад, хоош харж жижиг яхтай яриад. Тэгээд дундуур нь зоргоо ч спонд авахгүй бас ямар төрлийн мэдээлэл амар тэгээд ихтэй Монголын гэж. Чи бол хинтэй ч юу ч ярих юм бэл гэж. Чи чөлөө цагаараа фитнес хийж байна. За тэгээд өвөл болохоор гулгаж байна. Цом болохоор сэлж байна. Тэгэл чөлөө цагаар л ярьж байна. Яаж юм юу. одоо нэг гулгадаг чи ихсэн үү? Игэлцээ. Одоо гулгаад ихсэн. Тэг гулгаад гэр бүлэрээ гулгаад эхэлчихв. Өөх тийм үү ёо. Одоо нөгөө тунсхийг саяхан цас ороо өстэй. тунсхийг гуйж агаад гулгадаг болгосон шүү дээ би юм. Чамд юмыг чи аваад үгүй, энийг чи ингээд үгүй. Тэгвэл би энийг авах болов. Манай хүүчин дуртай болсон. Голыг аваа. Sky Resort юу гэж манай хүүч юус. Чи өөрөө тэгээ гулгах гэж хэр хурдан сурсан. Гайгүй тэгэл. Чи амарсан юм амар уртас. Чи амар хөдөлгөөний талтай. Энэ юм яг заах гээд байж л сурч байгаа. Биш мэдэн шүү дээ цуг ингээл бүжиглээ те танилцах үзэлтээр тэмцээнд орж байгаа урлагийн үнслэг те зөндөө юм аа. Би ийм юм сурах юм байгаа шүү гэж яхад сурсан. Өө нэр одтой уулзнаар асууж үзсэн нөгөө дээрээс нэг шидэгдсэн шүү дээ. Дубаад лөө. Дубаад уу? Sky даяа. Өө тэр нүдийг би харсан. Тэр нүд амар нүд байсан нэр. Амар айсан гэдэг те. Өө тэр нүд бол нэрээ бүр өстө нэр сүнсэн тайлцсан байл. Би ирээд ном уншуулах юм байна да. Яг ингээд нисдэг дэргээсээ те. Онгоцноос эргээд ингээд нэг зураг авахгүй бичлэг өлөө. Нүд тэгэл яг эргээд зургийг авцсан байхгүй. Тэр нүд зүгээр л амар яг тэр шиг бол амар. Амар. За байл гэж бодсон уу? Оо буун буудлаа тавьшаа. Үгүй. Тэгээд биш. Нөгөө тэр шиг гэл юугүй. Зөний 3-аас 5 секунд юугүй. Ойрлно. Аха. Тэгээ пүк гэ тэгээ зүгэлж. Тэгээ ингээд энэ нөгөө юу задраад юу лээ? шүхрэн задраад тавьчихсан. тэгээд амар гоё. Бүр шүхэр задраад бүр ёстой бүр нөгөө чийл гэдэг чинь тэр ингээд дубаг дээрээс нараад нөгөө ард байгаа үнтэй жоохон юм ярих магтай л нөгөө ард хүнтэй. тэг хүнтэй GoPro өгдөө ухаан юм яриад би ингэж авмаар энэ тэргээд бас нэг үнцгий хараад Тэс яг ийм яг ингээд зориглоо те. тэр чинь зориглох юм байхгүй. Тэр чинь угсаа ганцаар бол хинч үсрэхгүй юм байна. Тийм үү. Тэр чинь хард байгаа. Шууд ингээд 1 2 Яа чүм ард бэхэлсэн байгаа шүү дээ. тийм ард бэхэлсэн тэрсэн тэр хүн чинь шууд түлхэл өсөж чинь. Яа. Анхаарал өгнө угаасаа. Гэтэ хамгийн балер нь ингэ нөгөө ингээд бид нар нэг олон жил кинон дээр гарчиж байгаа онгоцон хүн ингээл хөөршөө тий. Манай ингээд байж байгаа дубаага тойрол буцаал ингээл ирээл тэгэл байж тэнд ингээд улаан ингээл дон бон гэл ногоон гэл бас нэг гэл онгоол гал ингээд энд бас нэг юм садалдаг хүнтэй чи гэл айлс майлах ламаг байж л да ингээд тэгэл юм бэлдээл ингээд байж л урд миний урд байсан нэг хүн шууд түрүүлээд үсэрдэг байхгүй үсгээд ингээд камераар намайг бичиж тэнгууд ард байсан хүн шууд тэрний дахиогоор ингээд тэгээ ард удаас ингэж биш яг тэр бичээд аим тэгээ ингээд нэг юм жоо чийл өчөөд газар буучаа тэгээ ингээд шээс сүрээд байгаа хэрний шийхгүй. Буучаа дараа. Тэр мэдрэмж мэднэ. Би бас 55 м сүсэрч яхад яг нэг тийгэдсэн. Шээс сүрээд байгаа юм хөөхгүй. Би тэр бүр урд нь тэгээ үү гэ ойлгоо санаж байгаа сте. Тэр юм байна уу? Гэдэг ч юм уу. Их гоё. Тусаг би тэр нэг Москвад аялаад бүр өмнө тэгээд ингээ аялж явж ирсэн. Би тэр тосгон үзэх юм. Тосгон үзүүлээ орчин гоё. Тосгон үзүүлээ гэдэг. Тэгээд би тэр ингээ тосгон үзээд тэгээд тосгон дэр нэг юм мангар өндөр хуучны ямар юмны харуулын цамхаг дээрээс хүмүүс ингээ үсрээдсэн бохгүй. Тэгэхээр би тэр өсөж үзьгээд өсөж үзсэн. Тэгээ би чи ингээ нэг дээрээс ингээ нэг юм олсортой гээ өсөрсөн мэдрэмж юусэн онгоцоод үгсэн. Би нэрээ. Дахиж шидэхтөө. Үгүй дахиж би хийж би одоо дахиж очиж дахиж хийхгүй 3 юм байгаа. За. Амьдралдаа. 1 sky dive хийхгүй би. 2 би deep dive хийхгүй. Аха. 3-т би нөгөө юу хийхгүй нөгөө баллон дээр гарахгүй. Энэ 3-ыг би дахиж хийх. Баллон чи яа амар юм уу? Нөгөө туркийн боллоо. Тийм. Туркийн боллоо чи надад аюултай санагдсан. Тийм үү. Буухан айгүй юу юм бэлээ. Гэтэ яг надад тэгж таарсан юм. Би чи нөгөө ээжийг бурхан болохоос өмнө би тийш нэг турк маркаар аялаад боллоонд нөгөө ээж мэж үзүүлээд бүх юм нь үзүүлээ. Тэгэхэд манай боллоо ингээд далигаад газар руу тий чи нөгөө юм ямар ч үгүй юм биш үү? Одоо ингээд залуу молор байхгүй. Гээ яваад чи чи манай боллоо ингээд боош буужгаад жалган дээр гээ унаад ингээд тэгээ би боллоо. Тий. Ингээ булган гараа. Гэтэ яг зөөлөн юм билээ л дээ. Ер нь гэхдээ боллоо амар надад аюултай санагдсан. Тэгээ би ингээ нөгөө боллоонд үзээд мэдрэмжийн натсан болохоор би дахиж боллоонд
Харж байгаа шиг тийм гоё Тийм биш гоё. тий. Тэгээд боллооныг зүгээр ингээ харчмаар юм билээ. Бүгд нэсгээр. Ямар гоё юм бэ гэж боллооныг тэгчмээр юм билээ. Гэхдээ нэг удаа суугуудчих. Sky dive бол би сая нэг нисээд үтцсэн нэг зориглоод тэнэгдээл байхгүй. Яг үндэ бол бас нөгөө ажил хийгээд байна шүү дээ. Бас сонирхол хийнгээ бас нэг хэд нэг хүн мөнгө авчаад байна шүү дээ. Тэгээ контент хийм чи ингээд үсэрсэн. Би deep dive гээ хийсэн. Гэхдээ энийг цацаагүй байгаа юм. Тэр нь яа. Deep dive гэдэг нь дэлхийн хамгийн том усанд орох хот. Тэгээд тэр чи одоо жишээ нь нөгөө хідэн биүүлээд одоо нэг таанууд санахгүй байна. Энийг аль дээр хийцэн бэ гэхдээ нэг контентын цэцгүүгээр хадгалаад байгаад удахгүй цай. Will Smith энэ очиж орсон. Ийм дэлхийн хамгийн том хот гэдэг усан дотор. Тэгээ ингээд доошлох тусам дотроо ингээд нэг мотоциклтой, биларто бүгд бүтэн ингээд хот. Ингээд доошоогоо 800 хэдэн ч метр үлээ. Би тоог нэг сайн санахгүй. Юу ч гэсэн 3 том халин багтдах хэмжээний доошоогоо тийм том хот. Далаад ор хийцэн байгаа мó. Үгүй ингээ байгууламжийн дотор доошлоо усаараа хийцэн тэнэг том юм бөөрийнхээ хот байгаа. Deep dive гэдэг. Дубад. Дубад. Тэгээд тийшээ ингэж би орсон бохоггүй. Яг сэлд сурчаад орсон л доо. Тэгээд тэр амир. Тэгээд ингээ доошлогдсон гэдэг. Тэгээд би яг тийшээ дахиж орохгүй гэж би бодсон. Тэгэж тийм төрлийн. Нөгөө Вьетнамын юм засны давь. Тэр бол. Өн чи амьсгалахгүй мөч гэхдээ тэр доороо. Амьсгална. Тэрнийхээ тийм амьсгална. Ингээд ардаа боллоо. Гэхдээ өөрийн боллоонтой тэр чинь нэг юм байна. даралт 8. Тэгээ ингээд өчгөх гээд байгаа юм шиг. чи ингээд одоо чинь ингээд одоо ингээд бидний ингээд студийг харж штеп юм уу? Энэ студ шиг хэрнээ ингээд дээш шиг бүтэн. Тэгээ ингээд давхар студийнхаа одоо бараг л юм дээ. Яг энэ ингээд радиустай байжгаад тасаад ирэхээ. За дахиад нэг доошлох уу гэдэг. Тэгээ доошлдог. Тэгээ байжгаад дахиад доошлдог. Тэгээ доошлох тусам харанхуй болно. Нөгөө хотууд маань ингээд цонхуудтай ингээд өрөөнүүдтэй гэсэн. Тэгээд мотоцикл, билард, хоолны газар, шатар матар бүх юм ингээд тавьчихсан. Тэгээд хот толгоны өрөөгөр орж үздэг. Ингээд усан хот байхгүй дэлхийн хамгийн том. Тэгээ ингээд доошлол байдаг. Тийшээ орж үзсэн байхгүй. Зохион бүтээсэн байгаа юм биш үү те. Тэр бол солиод тэрний контентыг удахгүй нэг цацгая. За. Тэгээд тэр гуравлаа би дахиж орохгүй гэж боддог шүү дээ. Аюу их тэнийг юм хийсэн байгаа шүү би. Тэгтээ гоё юм те. Би бас энэ гуравт орохгүй. Тэгээ өөр дараа нь юу үзэн надад амар сан тэрийг нэмээд явна. Бас төсөөлөгдөж байна. Тэр л Зай үстэй харсан л дээ. Зүгээр тэр онгоцны цаана сууж ийл л дээ. тэгээд нөгөө тэнийг юм болохоор тэгэл гэсэн үзийг үл үзэж байгаа юм шиг тэгээд за гэж мэдрэмжийг авчих юм чи ингээл айгу сонин мэдрэмжүүдийг чи ингээл аваад яваал. Би харин саяхан нөгөө нэг яг би өөрөө жоохон тийм стримлэг бас жоохон тийм нэг дөхөн штэ нэг юм хүмүүс өсрөх те. Тэгээд ер нь гайгүй тэгсэн чи саяхнаас яг тэр нэг ингээл онгоцоос шидэгдэж байгаа янз янз юм шидэгдэж байгаа хгүй. Нэг юм ихтэй ингээл ингэжсэн шууд алдаж унж байна ёо үзхүү яах вэ? Бас нэлээд жоо хайгаад одоо нэг ингэж итэл нэг хуул муулаар юм хуцаад унах үедээ би жоо өөрөөсөө жоо хайгаад. Тийм нөө Эверест тэг ерөнхийдөө яг Эверест бүр дараа чихлах болтой. Гэтэл ингээл тэнийг юм шиг авирж ингээд унах үедээ одоо ирээ чи одоо бас жоо балаа шүү жоо ажил төрлөө хийгээ. Бассейн жим энэ сноуборд гуртайгаа байж байгаа. Яг тийм өвөө олчих үү дээ. Дандаа ийш тийшээ. Экстремрүүд. Тэний юм шиг. Гэтэ би мотоциклын уралдаан гэсэн. Ваа болохгүй шүү. Уул мич бас их аймхаа шүү дээ. Гэтэл яхир хүн шүү дээ. Аймхаа гэсэн л хашир хүн шүү дээ. Уул мич бол хашир шүү дээ. Ингээд энэ тийхгүй гэж. Яг ийм хүн юм дэр гэж өсөж. Тэгтээ зүгээр гой үдчих хэрэгтэй. За. Ярилцаад ивээ. Шооны маань. Бас овоо цаг болцсон баг шиг нэ. Тэ найруулагчаа. Харъя да. Зөвхөн хэлдэг. Ярилцаад байвал ярилцаалаа байна. За ер нь энэ хүртэл оролцсон одоо дугаарын зочдуудаас маань одоо хамгийн одоо миний ойр одоо багын найз оюутан цаг одоо энэ жүжигчин гэдэг одоо энэ гайхалтай мэргэжлийг хамт эзэмссэн хүүхэд байхдаа ч гэсэн хамт одоо суурай тавьсан тэгээд одоо ийм найз маань цаг хугацаа тэнийг хэлэх үе нас тэнийг хурдан өнгөрч одоо нэг мэдсэн чи аль нь од болцсон бай. Энэ амар тэнийг зөв. Би тэр ингээд 13 настайгаас ингээд жүжигчин болно гэдэг ингээд мөрөдөж байгаа шүү дээ тий.
битэрийн мөрөөдөлч ингээд сууж байсан байхгүй. Аха. Суужд орно альбитэж зөвхөн суужд орно. Суужд биш чи бэлтгэл суужд унших дуу бүжгээ бэлдээл сууж тий. Сууж тэгсэн гинэ гэл тий. Ингээд сонссон тий. Сууж тэгдэг гинэ. Сууж ямар гоё юм бэ? Сууж ингэсэн гинэ гэл хүсэл мөрөөдөл бэжсэн чи би нөгөө 10 жилдээ нэг кинон тоглоод кино урлагийн дэд сургуулийн урилга авчихгүй. Тэгээд тэр чинь бас төлбөр мөнгө нь бас ингээд 50 тий. Тэгээд найз нь кино урлагийн дэд сургуульд орохоор болчлоо гэсэн чи. Манус коуч төчилдэ. Тэгээ наваад байгаа коуч орсон. Тэгээ би тэр одоо суйст шалгалт өгөөгүй коуч шууд орсон. Бараг 2 хүн шүү дээ би тэр шалгалт өгж үзээгүй. 6 жил бэлтчихэд яг өмнөх өдөр нэгээ солигдсон. Тэгээд ерөнхийдөө бол суйст бол шалгалт өгж үзээгүй. Тэгээд эн чинь шууд очиод би очиж нөгөө урилга авдаг өдөр чинь шалгалтаа өгöd тэгээд хоёулаа нэг ангид орчих гээд тэгээд би тэр шууд орсон. Тэгээд тим ийм олон жил бодсон мөрөөдлөө намайг дагаа орчих шнэ сая гэдэг. Юу яахаар тэнэг гэдэг чи 2 хөдөлмөрийн баатар 2. Тийм л дээ яг 2 хөдөлмөрийн баатар багшаа шав. багшаа шавил дээ яг. Би сууйст орсон бол чи тэгэл балаараа дагаа чи наад фантастик чи юм өнгөцсөн балаараа тэгэл явж байгаа. Ингээд юу гоё өөрийн зам жимээр те. Яг гоё л доо. Яг нөгөө сайн нөгөө хамт ингээд өссөн ингээл хэлсэн чинь бас нөгөө тэр нь гинт орж ирээ. Би орж ирээ. Орж ир. Өмнөөс Чи тэр үед кино тоглоогүй бол хоёлаа сууйст байж байгаа байхгүй. Яг дуулан болгохта no rules гэсэн. No rules одоо өөр юу вэ? Ер нь бол тэдний анги шүү дээ. Ер нь бол эдний дээдлийн анги болсон те. Эдний дээдлийн анги болчихсон. Жээр одоо хаан зэрэг хуцаад те. Жээрэ ахын гэс кофенд яваад ирчих гэл. Тийш эдний дээдлийн хүс болчих шүү дээ. Жээрэ мэрэг Яг бүснээр уухад мангар амарх юм сте. Немо бүгдийг аваад та хүлээж тэгээд нэг нэгээрээ цаг 30 минут дээр ээлжлээд ороод ир. Яг хиний Манай кууцаас арай бага юм аа хүүр юм аа. Одоо баяр цэнгэл ахыг барьж авъя. Одоо нэг кууцаасаа бас нэг юм авчих. Тэг сайхан орчлоо. Цөөхөн байдаг юм. Гэтэ яах вэ? Гэтэ манайхан чээс. За өгөөдөө шууд нэвтрүүлэг дээс. Одоо би шууд голоор дуусчихсан нэвтрүүлэг. За найз бүр айгүй ухаантай мэрэг тахна. Дахиад Найз бүр айгүй ухаантай мэрэг тахна. Ухаантай мэрэг санагдах. Би одоо юугээд яавал нэг ануужин шиг гоё хэлчих вэ? Өвлийн энэ орой багын найз маань сайхан амьдралаа хүүрнэлээ. Тэгээд аль нь цонхон хөшиггүй мэт ил цагаан байсан сайшаалтай. Батамж аваа. Тийм үү Батмаа? За. Нэвтрүүлэг маань одоо шоу маань энэ хүрээд өндөрлж чинь. За тэгээд манай шоуны хамтран ажиллагч Shopee Addict-ийн бэлгийг одоо найзтай бэлгэлье. Энэ лаг годлөрүүлж. За баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийн маань ивент дэх хамтран ажиллагч миний дэлгүүрэлээ ингээд тонсогт энэ багтуудын аксессуарын дэлгүүр их юм ч өгж байгаа шүү. За баярлалаа. Чи өөрөө чарах зүүхээр байна. За ястаа баярлалаа. Тэгээд гоё гоё. Тэгээд өнөөдөр бас гоё зориул ирлээ. Юу ч гэсэн тэгэл хоёр найз маань юм хийж байгааг мэдсэн. Тэгээд эхлээд хэлэхэд нь бас яг зургийн авалттай байж таарсан. Тэгээд хоёр дахь дээр нь арай бас морж болохгүй бах те. Арай бас холдож болохгүй бах гэж зориул ирсэн. Тэгэл найзуудаас гоё контент хийж байгаад бас хувьдаа бас баяртай байгаа. Тэгээд хувьдаа бас дэмжих гээл ирлээ чадлаараа л байгаа хөрх юм дэмжиж байгаа царай л юм те. Тэнэг чим ирсэн биж магадгүй тэгээ хайч чинь үст те. Яа март чинь үст тэгээд хоёр найзтай амжилт төсөө тэгээд. Энэ бүр одыг ирж байгаа болохоор бүр амар тэнэг дугаар болох байхаа. Яана гэж бодоод байдаг байхгүй би. Тэгсэн чинь харин ч бүр хаа авч хамгийн ухаантай хөөд хүнд юм үлдтэй те. Яд чи шинэ оны маань шинэ дугаар аягүй би харин гэсэн. яд чи ээжигээ хайрлаа те. Яд чи спортоор хичээллээ те. Гэхдээ өмнөх дугаараас те энэ кинди ток шоу үзээд дуслаа юу ойлгоч. Юу үлдэн гэж юу ч баг. Ширэнч хоосон. Үзэгч хоосон. Тэгээд удахгүй тэгээ гоё ширээ мөрийн ингээд дүүрэх хаа. Цагаансараа бид нэр угаасаа ингээд бүр бихтүү юмаад ингээд онгоолгоод ирнэ гэдэг. Ивент гэжтэй. За сайн байцгаана гэжтэй. Уутны араас жижигэр харагдахгүй. Би 9-өр өрцөө. Улбаа. Өгөөж улбаа наа ирчихсэн. Тэгээд ингээд үзэгчд яасан юм бол хаана юм бол. Та Candy Talk Show маань юм бэ? Ийм том ингээ хан хийсэн байгаа юм чинь тэгээд энийг ингээ дүүргээрээ гэж ерөө. За манайхаа одоо шинэ жил болж байна хардаа энэ олон байгууллагууд ширээ хоосон битүү байлгаараа. Яриараа. Бохоод би өөрөө явъя энэ. Одоо за тэгээд Централынхаа хаад өөртөө ТV-гээрээ цацахгүй. Тэгээд бид нар энийг өөрөө цацаад байхын тэгээд
ширээ хаасан байгаад юм гадар дотор хөдөлтөж одоо Централынхаа гэдэг. Монголчдынхаа норж явах хүүт юм. Харин ч дээ. За одоо ингэ яриад л би одоо ингэ хамж яваад өөр юм ярина шүү. Нэвтрүүлэг дуусгая. Хамтаас баярлалаа. Ямар ч хоёр найз хоёрлогыг хүлээн аваад цаг цаваа гаргаад ирсэн найздаа маш их баярлалаа. Тэгээд 2026 он миний найзын хүссэн зорьсон бүх юм биелсэн сайхан жил болсон. 2025 оноос илүү уран бүтээлэн арвин эрүүл саруул аз жаргалтай өөр одоо хий бүтээ гэсэн маш олон хүсэл зорилго экстрим юмнууд байгаа. усан доогуур ингээд явсан одоо шорон доогуур тий усан доогуур могоо. Тэгээд тэр бүх юм гүйцэтгэлсэн сайхан жил болоосаа гэж өсөж нэг хоёр найз хоёрлогыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Миний ноёлог гэж. Кэнди байла хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.